За сайн байцгаана уу залуусаа. Манай Thinkers Alternative podcast-ийн дараагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Энэ удаа алс холоос нэг зочинтой байгаа. За алс холоос ирсэн. Энэ хүнийг одоо явхаас өмнөөс барьж авч жоох юм яри гэж бодоод өнөөдөр ингээд урьж авчирсан байна. Ингээд болор сайхан нэг хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Өнөөдөр нэлээд буу халнаа бид нар. Тэгээ ер нь бол засаг төрийн нэлээд гөвх байдал тэр байх шиг байна. Ер нь байр байдлыг харахад бол тийм байх шиг. Гэтэ ер нь бол засаг төрлөө орохоос өмнө болроогаа одоо англид чивэн ингээд суралцж байгаа. Юу н англи хэр вэ? Суралцах хэр вэ? Энэ талаар нэг хэдүүлээ ярьж хэлээ те. Нөгөө англич хоч нэр нь нөгөө Буданд альбион шүү дээ. Би тэгээ Буданд альбион гэхэл ямар уран зохиолын гайхалтай хайлал вэ гэж бодож ирсэн чинь сая 100 сараас хойш 12 сарын 25-наас хойш манай тосгон 43 өдөр нар үзээгүй бороо орсон байна. Тэгээд нутгийнхан ч гэсэндээ манайх нэг иймэрхүү л тосгон доо гэдэг. Тэгээд Лондоноос зүүн шиг Колчестер гэх нэг жижигхэн Эссексийн харьяанд байдаг тосгонд сурж байгаа. Тэгээ нөгөө хүнэрхийн чиглэлээр суралцж явах далимда бас английн соёлтой танилцж байна. Тэгээд уг нь бол сайхан нутаг юм уу. Тэгээ нөгөө уур амьсгал, ургамал ногоо. За тэгээд хүний аж амьдрал, хоол, хүнс, дэд бүтцгээ тэгвэл сайхан л. За сурлага хэдийн хичээл үзв. Би ч одоо багш болохоор тэгэл шууд байцсан чинь. За ер нь 40 хүрээд сурмар гэж бас нэг тийм ерөөл байж болмоор санагдсан. Тэгээ би ч яг хуу одоо сайн нэг цагаан сар боллоо шүү дээ. Хонгороо цагаан сар болсон чинь 42 гээд 6 дараа гараад ирд юм байна. Тэгээд нөгөө зүг мөрөө гаргаараа чи гээд их хичээлэхлээр насаа харсан чинь 42 болчих. Тэгээ би гайхаад уг нь 40-той тэгээд нар сар нэг хөдөлгөөнөөр л ингэж байгаа юм байна да. Тэгээд харь хэлээр тэгээ мэрэгжлийн нэр томьёогоор тэгээд маш их сурвалжийг харьцуулж сурна гэдэг бол дадааг үнд бол хэцүү л байд юм байна. Тэгээ хамгийн гайхалтай нь би хамгийн сүүлд гараар бичснээ санахгүй байгаа байхгүй юу. Тэгээд би одоо нэг улсын шалгалтыг бол ингээд гараар бичсэн биш тест бүгснөө санаад байдаг. Тэгээд их сургууль төгсөхдөө бол ингээд диплом бичээд нэг дүнгээ тооцоолаад тэгээд тест бүгдлүүд нөгөө шалгалтаа тооцоолцсон гэдэг. Тэгээ би яг нэг хамгийн сүүл нэг 2007-6 оны үед л гараар бичиж шалгалт өгсөн юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Яг өөрөө тоошны сандгүй. Тэгээ сая эхний улирал 10 сард эхлээд тэгээд онлын хичээлийг олон улсын нийт эрх зүй гэдэг хичээлийг гараар бичлээ. Тэгээд 180 минут өгөөд танд нэг 4 асуулт өгөөд тэр 4 асуултаас яг тухайн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийгээд нэг юм тохиолдлыг илэрхийлсэн байдлаар сонгоод явдлаа. Тэгэл 180 минут гэлээ. За одоо юугаа бичиж хуухаа майжнаа гээл. За нэг 20-30 минутанд нэг хэдэн өгүүлбэр бичээл гарах бахтаа гэсэн чи яг цагаа тулсан чи нөгөө за дүн бодогдоод сурсан мэдсэн чинь бас энэ тэндээс орж ирэнгүүт чинь бас нөгөө царцаан анжлыг эвлүүлээд тэ хоёр холгон буур гэдэг чинь тэгэл яаж ийж байгаа л бичгийн шалгалтыг давлаа. Тэгээд харь хэлээр мэрэгжлийн нэр томьёогоор 180 минут бичгийн шалгалтыг бичиж дуусны дараа ингээд энэ 7 урны толио цэвүүтсэн байлээ. Бас тэгээд үзгийг их л хатуу барьж чанга дарж битсэн юм уу даа хөрх юм. Тийм л сонио ачинтай сурж байна да. Английн Колчестер гэсэн үү? Эссексийн Колчестер. Ер нь тэр хот нь хэр их хүн амтай хот юм? Яана мэдгүй шүү дээ. Энэ хэр том санагдсан. Бараг цагаар. Гэхдээ яг хотынхон төвөөс яг ингээд нөгөө аялал жуулчлал зориулсан нэг юм нугалбар хуудас байгаа байхгүй юу? Тэнгүүтэр нэг нугалбар хуудасыг ингээд дэлгэж хагаад яг очих хэвээр гэх нэг 7-8 газрын үзээ тойроо явахд бол нэг 2 цагт л орчиж байна. Тийм. Тэгэл зүүн тийшээ 30 минут галхаал, баруун тийшээ 30 минут галхаал ер нь хүрээг нь баримжуулж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө машинаар явчихгүй юм тийм. Жижиг. За нийтийн үйлчлэг нь хэр юм бэ? Автобусаас очиж үзээгүй. Одоо тийм нэг юу ч юм дээ. За яг би удам талбай одоо тэнд үзүүлж байгаа үйлчлэг. Галт тэрэгний бол галт тэргийг бол ашиглаж байгаа. Галт тэргийг бол ашиглаж байгаа. Тэгээд яг нэг манайх чинь Лондонгоос нэг зүүн үшээ за нэг цаг 30 минут явж байгаа. Яг шулуун олон зогсоолгүй экспресс галт тэрэг бол. Тэгээд галт тэрэг цагийн хуваар энтер зэрэг дээр бол гайхалтай. Тэгээ харахгүй аж үйлдвэрийн хот, тэ аж үйлдвэрийн ихийг тавьсан улс. Тэгээд бас нэг тухайн улс үндэстний нэг өөрийн онцлог бахархал бол байна тий. За тэгээд гудамж талбай
хог одоо юу гэдгийг за хог гэснээс хогон дээр байна. Та ч одоо Японд сурч исэн Япон школтой хүн шүү дээ. Тэгсэн чинь 7 хоногийн 4 дахь өдөр хог аавна. Тэгээ 3 дахь өдрийнх нь оройн ингээд хогоо ялгаад хүнсний гаралтай хог те ингээ ийм хог 3 савнд хогоо ялгаж ангилж хийж хайдгийг би мэдэхгүй нөгөө байр түрээсэж байгаа. Тэгээ түрээсийн байрны нөхөд маань болохоор хогоо хаях ёстой шүүгээ тэгэхээр би явах хуучнараа шүү. Нэг гот хооронд бүгд ингээ маяг гэж хийгээд надад ямар заавар байгаагүй чинь би яах юм те тэгэл тавьсан чинь болроо хог хураагаагүй байна гэл. Тэгэхгүй тэгэхээр би яасан болоо гэсэн чинь хогоо ялгах хийх ёстойсэн чи бүгдийг нэг дор хийчих чи одоо хогоо ялахгүй болохгүй надад ч одоо дахиад 7 хоног ирж авахгүй гэ. Тэнгүүт нь хүүрээ тэгэл хог ялгаж үзлээ. Тэгээд бас дадаагүй сураагүй зуршаагүй зүйл чинь бас шин тутам л байт юм байна. Юунууд англичууд шинэ жоохон хүүтэн хөндий инээ тэрэг ярьдэн шүү дээ. Тентгийн англичууд ер нь жирийн англи хүмүүс юу ямар хөө санагдав. Гэхдээ яг манай ангид нэг 2 англи байна. Нэг нь тэгсэн чинь Африкийн нэг улсаас гаралтай, нэг нь Туркийн гаралтай гэдэг. Яг би цэвэр цагаан англитай сураагүй. Тий. Манад хичээл зааж байгаа багш нар бас цэвэр англи нөхөр ховор байна. Тэгээд яг гудамж талбайд зүгээр олон нийтэд харилцаа явуулж хахад бол найрсаг нөхөрсөг. Тэрэн дээр бол асуудал байхгүй. Тэгээд яг сайн дур ажил хийж үзлээ. Тэ нөгөө хүүхдэд ингээд нөгөө амралтын өдрөөр тусалдаг тэгээ нөгөө дөрвөгч нарт одоо нийгэмшигтэн тусалдаг тэгээ сүмийн мөргөлчин одоо нөгөө тахилагч өвөмнөр гэл янз бүрийн хүмүүстэй харилцахад бол одоогоор нэг тийм ихэмсэг ямбар одоо юу гэдэг тийм хэмсгэр гэх юм уу тийм мааштай англи хүнтэй бол таарагдлаа. Тэгтээ яг манай тосхныхан тийм байж магадгүй л тийм баг тийм. Энэ нь бол нөгөө нэг хүмүүс нөгөө хотон жижигхэн болчихоо аюун яасан. Халуун дотн өөрөсгөлтэй. Баах. Энэ ингээд нэг жоохон чангалах юм шиг. За одоо энэ дундаа ингэ явчихсан юм шүү дээ. Бичлэн одоо энэ нэг альтернатив подкаст шиг давуулаад нэг альтернатив гэдэг үг хэрэглэл юу ч хийж болно болгочихж байгаа. Альтернатив рок шиг үү? Тийм. Би нэр Япон сураагүй шүү дээ. Sorry яа. Манай багш сурсан юм баг Японд амьдраад Монголд амардсан шүү дээ. За үнцэн асуудал руу гараа. Тэгэхээр ер нь одоо ингээд англи руу ингээд очиж шүү дээ. Тийм. Тэнгүүд би яг нөгөө Fulbright-ийн юутай л харьцуулах юм би Chevening-ээр яг ингээд явсан хүмүүст нэг хайхтар юуныхын туршлагын талаар асууж байгаагүй байхгүй. Одоо Fulbright-ээр очих бидний нэг хэд хоногийн orientation гэл зарим нэг хүмүүс энэ бол бүр 20 хоногийн orientation, зарим нэг нь бол 4-5 хоногийн одоо чиглүүлэх хичээлгээ хийдэг. Тэгээд Америкт очингууд л ерөөсөө нөгөө хийж исэн юм болохоор нөгөө Америк нэгдсэн улсын үндсэн хууль, Америк нэгдсэн улсын нөгөө тусгаар технологийн тун гэдэг хоёр юмыг бол тайлбарлаж байгаа. Тэгээд за дээрэс нөгөө 9 шидийн хараасмент мараасмент одоо бэлгийн 9 шидийн юмнууд энэ юмнууд бол одоо тэдний бол ингээд за дараа нэг сургууль дээр очингууд нөгөө гэдгийг зааж байгаа. Тэгээд нэг ингэдэг бид нар нэг иймэрхүү улс үндэстэй ийм одоо Америкт аж төрхийн тулд ингэдэг тэгдэг гэл нэг баахан юмнууд зааж исэн байхгүй. Тэгэхээр Англид очингууд тиймэрхүү юмнууд хийж исэн үү ямар нэгэн байдлаар одоо нөө чиглүүлэх гэдэг юм уу Chevening-ээр явсан хүмүүст очингууд англи гэдэг ус чинь ийм шүү тийм шүү гэдэг юм уу та англи хэвээр шүү тех хэвээр шүү гэдэг иймэрхүү юмнууд юу хэр орсон бэ. Яг энэ зөвлөн хүчний бодлого дээр бол энэ тэтгэлэг бол орж ирдэг юм байна гэж бол хувьдаа харж байгаа юм. Тэгээ эн чинь өнөртний түүхтэй улс. Тэгээд тэр өнөртний түүхтэй улс бусад улс оронд өөрийн одоо холбоо хамаарал харилцаагаа тогтоохын тулд бол тэтгэлгийг ашиглана гэдэг бол тэр нь Америк байна уу, Англи байна уу, Япон, одоо Герман гэдгээс Австралитай үл хамааран одоо хүртэл өрнжлэх шиг байна те. Манай хөрш Хятад, Орос хүртэл байна те. Зүгээр Английн тэтгэлгийн хувьд ямар давуу талтай вэ гэхээр яг бусад тэтгэлгийг бодвол 1.5 2 жил гэхгүй 1 жилийн дотор дуусгаж болж байна. Одоо жишээлбэл манай хөтөлбөр 10 сард эхэллээ шүү дээ. Тэгэхэд манай хөтөлбөр 10 сард эхэллээ гээд тэгэхэд одоо 3 дугаар семестр 6 сарын 20-нд дуусч байна. Тэгэл 3 семестрт бол хичээлийн агуулгыг нүдэл балбачиж байна. Тэгэл эх 7 хоногт надад нэг удирдагч томилоод нөгөө удирдагчтайгаа би 6 7 8 сард диссертац буюу магистрийн ажлаа бичээд тэгээ 9 сарын 4-нөр товцоотой өгсөн байх хэвээр. Тэгэхээр 9 сарын 4-нөөс өмнө магистрийн ажлаа бичээл өг. Тэгээ үндсэндээ бол 10 сараас 9 сарын 4 гэхлээр чи ойролцоогоор нэг 11 хүрчим сар тий нэг жил хүрэхгүй хугацаанд өсөн машинд ч болж байна тий. Тэгээ хэрвээ хүсвэл одоо би ингээд тий Монголд очиод судалгаа хийх юм аа тий би одоо мэдээлэл ингэ цуглуулах юм аа надад ингээд Монголоос дипломын ажлаа бичих хүсэл байна гэх юм бол шууд одоо хичээлээ авч дуусаад одоо надад ямар боломж альтернатив гэж төр ярьсанчлаа надад ямар альтернатив сурах боломж байна гингүүт
6 сарын 26-нд хичээл дуслаа. Би өөрөө сургуультай өглөө. Тэгэл 7-8 сард би Монголоос диплом ажилла бичье. Тэг 9 сарын 4-ндөө илгээчихье гэд тэгээ явах боломж бол байна. Тэгэхээр энэ уян хатан байдал тэгээд сурах нөхцөл байдал зэргийг ингээ харах юм бол асар богино хугацаанд тэгээ яг нөгөө карьерийнхаа дунд шатанд явж байгаа эсвэл богино хугацаанд нэг өөрийгөө мэрэгшүүлээд чадварчуулаад авъя гэсэн хүмүүст бол чивнингийн тэтгэлэг бол их давуу талтай боломжийн юм байна те яг 1.5 биш 2 биш гэх тэрүүгээр одоо Австралич гэдэг юм уу Fulbright-ийн хувьд бол 2 жил гэхээр чи яг ингээд мэрэгшихээс гадна төвлөрөх тэгээ тэнцэнэ дадлах хийх гэдэг бас өөр боломжууд байдгаараа тэр нөгөө сонирхож байгаа хүмүүст нь даваад байх. Яг хөө би ч үүндээ бол үндэсний бүтээгдэхүүн шүү дээ. Би ч цэцэрлэгээ ерөнхий боловсролын сургуулаа тэгээ их сургуулаа англи дөрвөн уулын дунд өнгөрөөцсөн хүн шүү дээ. Тэгэл анхудаа л хилийн чандд сурж байгаа түүхэн нь яг одоо би одоо ажиллаж байгаа зүйл нь юу юм бэ гэхээр зүгээр энэ техник технологийн давуу тал тэгээд энэ цар тахлын нөлөөгөөр бол ер нь та газар зүүн байрлалын хувьд хаанч сурсан гэхээсээ илүүтэйгээр ямар багш ямар их сурвалж ямар мэдээллийн сан өгдөл ашиглаж байгаагаар л энэ сургуулиуд өрсөлдөж гинүү та гэж би зүгээр баримжаалж энэ зүгээр миний л хувийн ажил. Тэгээ яг Англид очисон тэгээд байх хугацаанд тэр ойр хавийн алдартай гэж байгаа сургуулиудаар орж үзлээ. Тэгээ манайх ч нөгөө Essex гэдэг тэгэхээр East Anglia гэдэг зүүн Английн одоо сургуулиуд дотор гэхэлэр ч нөгөө Cambridge энэ ч орчдөг. Тэгэл одоо ягаад Cambridge алдартай, ягаад Oxford алдартай. За тэгээ Лондон гэл гэх юм бол UCL, LSE, King's College энэ төрөл бүгднгээр нь л орж үзлээ. Тэгэл тэгэхэд зүгээр миний хувийн ажилтаар бол юу юм гэхээр тэнд хэн суралцж байгаа тэдний тэр одоо бизнесийн сургууль байна уу, лаборатори байна уу, те шинжлэх ухааны нөөц сан гэдэг нь одоо миний хувьд бол тэр дэд бүтц чухал нүнэн тэр нарийн технологи, лаборатори туршилт хийх суурь бол шаардлагатай нүнэн. Яг манай нийгмийн салбарын хувьд бол байгалийн шинжлэх ухаанаас онцлог зүйл нь юу юм гэхээр ер нь бол мэдлэгийн сан түгээмэл болчихж тэгээд үнэхээр л хүсвэл дэлхийн аль ч өнцгөөс тэр мэдлэгийн сан руу нэвтэрдэг болчихж өмнө нь заавал одоо нөгөө хэдэн мянган бээр явж очиж те одоо энтхийн одоо наландрын сургууль гэдэг ч юм уу те эсвэл одоо юу гэдгийг англи гэл тэгэхэд чинь те ингээл заавал Испани руу явж мориунд сураал те Францд очиж урлаг сураал ингээл Итали руу явж дуур энтергээл сонсдог байсан бол дэлхийн автгаа усны нэг том зүйл нь мэдлэгийн сан дээр илэрч ижил бич би хувьд харж. Тэгэхээр яг хоо Англид сурж байгаагийн нэг давуу тал нь бол та оюутан боллоо гэл тэгэхэд бол нөгөө ямарч номын сан руу хамгийн сүүлийн номнуудыг бол шууд үзэх, хүртэх хэрэгтэй болж байна. Одоо энд жишээлбэл Store орё гэл тэгэхэд чинь Store-оос нийтлүү шигээл тэгэхэд нэг хэдэн газраас нэг аль биесны хэрэгтэй үзэх боломжтой болж байгаа жишээтэй те. За тэгэл 10 жилийн өмнө 20 жилийн өмнө гэл тэгэхэд бол нэг хоёрхан газарт л байдаг байсан. Тэгэнгүүт чинь яг энэ тэтгэлэг аваад чүнэгийн тэтгэлгээр тэр их сургуульд орсон байхад бол тэгэл одоо зах хязгааргүй байхтай одоо таал өөрөө багтааж чадвал савныхаа араар уудалж чадах үсэл тийм л орон зай боломжийг л олгодог юм гэж харж байна. Тэгэхээр ер нь бол одоо тэр нөгөө нэг мэдлэг мэдээллийг ил тод байлгаж байгаа тий хинч хүртэж болдог дундын одоо хүн төрөлхтний бүтээсэн тэр мэдлэгийн сан хэдэн жил явсан. За нэг л нөгөө түүх мөх судлаад эхлэхээр бүр нөгөө нэг ховор манускриптууд гэдэг чинь ховор гар бичмлүүдийн сан хөмөрг рүү орно. За тэгээд заримдаа бол нөгөө нэг тэр ховор гар бичмлийг харуулахгүй зүгээр материал судлалын хүн биш байх юм бол нөгөө зүн текст нь чухал юм бол тэрийг чинь ингээд бүр дээр үед бол нөгөө микро хальсан дээр бичдэг байсан юм билээ. Би нөгөө сургуулийнхаа номын санд орсон чинь нэг тийм сонин машинууд байгаа байхгүй. Тэг энэ яадын гэсэн чинь ингээд бүр амар нарийнхан хальсан дээр хийгээд тэгээ тэрийг ингээд нөгөө нэг юм өсгөгчөөр тийм за микроскоп маягийн гэх юм уу тэгээ өсгөгчөөр харангуут тэр нөгөө юмнууд нараа тэгэл нөхдүүд ингээд нөгөө пленка эргүүлээд юм билээ л дээ. Тэгэж хүртэл хадгалдаг юмуд байсан. За мэдээж одоо орч үед бол тэр чинь бүр ингээд дижитал юун дээр явж татгалчж байгаа гэхээр бүр супер л болж байгаа хэл та. Би надад ч хэрэг би бүр санаа бол нөгөө Дензел Вашингтоны нөгөө Bone Collector үлээ. Хин кинон дээр үлээ. Нөгөө хиний Брэд Питтийн Seven дээр үлээ. Номын сан. Тийм яг зөв тийм. Би Seven-ыг бол сайн. Seven дээр бол сайн ингээд эргүүлдүүлээд Morgan Freeman хоёр тоглолт биш үү? Брэд Питт их сурвалжууд ингээд хуучны ном хайгаад. Хуучны юмуд байгаад. Тийм. Тэгээд мэдээлэл ингээд энэ юунууд байна л да хөрөнгөтэй орнууд гэх юм уу эсвэл төрүүлж юм цуглуулсан юм улс орнуудын нэг айхтар юм тэр мэдээллийг хадгалж идэг тэр
Японч одоо юу вэ? 600 оны үе юмнууд нь. Яг Японч бол хайцсангүй нөгөө төвлөрсөн ус байгуулагдсан хойно ч гэсэн тэгээ байгуулагдсан байдаг. Юмнууд ингээ хадгалагдсан. Тэнгүүтээ нөхдөө чинь нөгөө янз бүрийн он моныхоо нэрийг сонгохоор баа хитэн баларсан эртний юмнуудыг гаргаж ирж ийсэн аа. Энэ дотроос би одоо Рейва гэдэг энэ ханзыг сонглоо гэл ингээл алчих гээд байгаа байхгүй юу? Японоснаас нөгөө Японд анх очичоод надад мэдрэгдсэн зүйл нь юу гэхээр би нөгөө институт гэдэг зөвхөн төртэй холбоотой юм болов уу гэж боддог байсан чинь институт хувийн хвшилт байж болдог. Институт хувийн хвшилт байж болдог дээрээ одоо пунцгаач хувийн хвшилт бас үдцсэн шүү дээ тий. Та ч одоо 2 нутагт нөгөө 3 нутагт 4 нутагт байж байгаа. Танд ч одоо тэгвэл олон зүрхний хувьд олон уус шиг л байх шиг байна тий. Тэгээд нөгөө би дотроо юу гэж боддог байсан гэхээр тэр институт гэдэг зүйл бол илүү төрийн суурин дээр байт юм байна. Төр бэхжүүлт юм байна гэж утсан чи тэнцээ чи ингээд халуун усны газар нь хэдэн үеэрээ зочдлууд нь хэдэн үеэрээ ингээд институцийг бүр ингээд хувьшлтэр бэхжүүлсэн. Тэгээд сая нөгөө Японыг хэлээд араас нөгөө сүм санаанд оронгууд Англид ч гэсэндээ яг тэр иргэний бүртгэл гэл тэгэхэд чинь сүмд тэгээ төрсний бүртгэлийг хардаг. Тэгээ хизээ идэв хөхт явсан өгсөн хиний хөхт энтсэн тэгээ цаг бусаар явсан ямар өвчтөй байсан энэ төргээл тэгэл бүртгэдэг. Тэгээ тэр нь тийм би нөгөө юуны бүгжний эзэн туртай. Тэгээ бүгжний эзний зохиолчийн мөрөөр энэ тэнд хотуудад үлдээсэн санаа авсан гэ тэр хавар жоохон тэнлэлтэй нөгөө өдрөлийн амралтаар. Тэгээд тэнчэнэс ингээ харангуут ч нэг нөгөө эртний тэр суурин соёл иргэншлийн суурчин эргээд тэр уран зохиолд амилцсан тэгээ нөгөө ямар тоолкин ч өөрөө бас сурж агаад докторийн ажлаа хийж агаад нөгөө хашраад тэгээд нөгөө докторийн ажлынхаа ядаргааг тайлахын тулд зохиол өчөж байгаа. Тэгээд тэр бүгжний эзнээ одоо нөгөө анх ноорлсон гэдэг шүү дээ. Тэнгүүч яг нөгөө бүгжний эзний хаана бичсэн энэ төр гэл нөгөө Оксфорд энэ чинь үзэхлээр бас тэр чинь ингээд нөгөө холбоо тэ дурсамж тэр мэдрэмж төрүүлж байгаагаараа гоё агуулт. Тэгэл одоо жишээлбэл Кембриж гэлтэхэд чинь Кембрижийн яг төв зогчин дуганд нь юу байгаа юм. Одоо манайхаар графит байгаа. Тэгээ одоо нөгөө тэнд ажиллаж исэн ажилчин нь одоо юу гэдэг тэр сүмийг засаж амжилж исэн тэр нэг засварчдын дунд л нэг нь ингээд тэр графитыг зураад үлдээсэн. Тэгээд тэр нь одоо хэдэн зууны өмнө ч гэсэн тэгээд байж байгаа хадгалагдаад үлдээсэн ч баг жишээ тэ. Тэгээд одоо нөгөө Кембрижийн нөгөө музейд Египтийн гаралтай ингээ музейн барим нөгөө үзмрүүдийг дэглэхтэй. Ингээ бид нар чинь ингээл нөгөө Египт гэдэг тэгэхээр чинь ингээл даал нууцлаг ингээл тэг тарны одоо ингээл нэгэл тийм мистик энэ төргээл нэг тийм янзаар гаргаж ирдэг шүү дээ. Тэнгүү тийнд болохоор яг ингээд шаварчин яаж исэн тэ урлаач яаж исэн бичээч яаж исэн папирус хийж байгаа тэр эртний цаасыг хийж байгаа аж амьдрал нь ямар байсан тэр хүүхэд юугаар тоглодог байсан ингээд яг ингээд эгэл бор одоо арт түмний амьдралыг харуулах уц тэр бүтээлүүдийг гаргаж ирээд тэнгуут ингээд одоо баримлчин ингээд тэгэхэд ингээд маш том гоё хөшөө уралцсан байсан тэр баруун доор жижиг боё гэ гадисгээ зурдаг шүү дээ ингээд зурцсан ч гэдэг юм те тэгээ нөгөө сая хевлэрч шүү гэдсэн шүү тэр нөгөө ингээд сүнсний өрөө гэдэг ингээд сүнсний өрөөний ингээд доотыг хараад үзэнгүүт ингээд тэр бүр ингээд урд хожид байгаагүй те ингээд нөгөө уул мөр үлдээсэн хурууны хээж гэдэг юм те ингээд уул мөр үлдээсэн тийм олдрууд байгаа те тэнцээ чи ингээд бид нар ингээд харангуут ингээд агва фараон язгууртан эрх мэдэлтэн хідэн үеэрээ те тэр нийл мөрний хөндийг захирж исэн хаадын удам гусаа гэж бид нар тэрийг бүр хараад байдаг. Гэтэл тэнд ч гэсэн те боолын хөдөлмөр эрхэлж исэн хүнд хүч хөдөлмөр эрхэлж исэн эсвэл тэнд бүр ингээд худалдаачдын тэмдэг л тэнгүүч ингээд манай тэр өвдсөн учраас бид нар өнөөдөр бараагаа нийлүүлж амжихгүй нэ гэсэн нөгөө нэхэмжлэх хэрэгцээ ингээд барьж хүч шийдэлцсэн байгаа байхгүй тэгэхээр ч л тий амьдрал өрнжилсэн байгаа байхгүй тий тэгэхээр яг харахгүй тэр хадгалж авч үлдэн тэгээ тэрийг институцийн санах ойлгоно гэдэг бол яг харахгүй их тустай хэрэгтэй л юм байна гэж бодоод байна. Тэгэхээр одоо манай улс юу нэн дээр хэрэг байна. Манай улсын манай улсын юу нь хэрэг байна вэ? Маа институц нь хэрэг байна вэ бидний нэгдүгээр те. Хоёрдугаар бидний мэдээллийн ил тод байдал нь хэрэг байна вэ? Өөрөөр хэлбэл одоо нөгөө recent church ч юм бол одоо нөгөө нэг ирээдүйн эзэнт гүрэнд бол мэдлэг мэдээлэлийг тулгуурсан улс орнууд байх нэ. Тэ зөвхөн одоо пуужин нэ дээр юм биш. Яг харахгүй одоо мэдлэг мэдээлэл бол алж штэ. Алж ийн гэдэг нь юу гэхээр одоо нөгөө хуучны дайн бол өөрчлөгчлөө штэ. Сая ингээд бид нар Орос Украиныг хараад би нэг аль нэг талын дэмжиж байгаа гэдэг утгаараа зүгээр болж байгаа дайныг аваад үзэх юм бол Украинууд бол одоо нөгөө дроны технологи гэдэг юмыг айхтар хөгжүүлээд тэгээ нөгөө нэг Америк одоо шин тэр Patriot гэдэг байгаа систем бол айгүй зардалтай болчлоо гэсэн чи өөдөөс нь жижигхэн дронууд хийгээд ингээд би энэ лүгээ дайраад
устгаад эсвэл одоо юу гэдэг буужингуудыг ирж яхад дрон ашиглаа илүү хямдхан дрон ашиглаад ингээд нур сүтгэждэг ч гэдэг юм уу те. Энд чинь бол бид мэдэхгүй зүйл шүү дээ. Одоо энэ чинь шин тутам гарч ирж байгаа дайны юмнууд ч гэдэг юм уу. Тэгэхээр тэрийг чинь хийхин тулд нөгөө тэрнийг яаж зохион байгуулах уу, тэр технологиг яаж хийх үү гэл. Эдгээр жилийн өмнө бол дрон гэхэр биднэрт нэг л холын төсөөлөгдөж илаа шүү дээ. Гэтэл одоо ингээл дрон чинь ингээл дайн дээр хэрэглэдэг. Одоо зарим үед бол ингээд дроноор хийсэн бичлэгүүд хүртэл ингээл гараад ирэл те. За тэгээд тэрийг удирж байгаа гэхээр ингээд одоо нөгөө VR маягийн юм зүвтсэн. Тэгэл тэрүүгээр удирдангууд бидний нөгөө зөвлөлт кинонд гардаг шиг юм баг ингээд ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ мэдлэгийг чинь ингээд институт хэлбэрээр нь юу нь яаж авч явж гин. Энийг юу нь яаж хадгалж гин. Энэ юу нь одоо нийгэмд таны магадгүй үдсэн хичээл дээр байна ингээд те. Энэ юм юу нь хийрч болох юм. Одоо ерөнхийдөө хэдүүлээ нөгөө нэг прагматик одоо илүү нэг тийм юу руу буулгаа тий. Өөрсдийнхөө улс орны хөрсөнд жоохон харьцуулж буулгах гэж үздэг. Тэгэхээр нэг хамгийн ихний асуулт манад институт байгаа юу? Эсвэл манад институт байсан уу гэдэг асуултаас л эхлэмээр санагдаад байна л да. Би тэгэхээр яг байгаа юу байсан уу гэдгийг бас өөрөө яаж асуухаа мэдэхгүй гайхалтай. Тэгэхээр яг институт байгаа юу гэхээр нөгөө үйл ажиллагааны тогтвортой хүмүүс юу хийж гүйцэтгэдэг нь ойлгоцсон түүнийг нь шаарддаг, хийхгүй бол түүнийг нь нэгтдэг. Тэгээ хүмүүс өөрсдөө тийч оролцдог, түүний үр шимийг хүртдэг, эсвэл түүнийг ажилуулдаг нэг тийм процесс нь тодорхой байгууламжл гэж би төсөөлье. Одоо институцийг тодорхойлж байгаа өөрөө. Тэнгүүт одоо манад байсан уу гэд харангуут одоо хүртэл үргэлжилж байгаа хүмүүс тэр дурсамжаар, хүмүүс тэр дадлаар, хүмүүс өөрөө оролцдог цагаа зориулдаг гэхэлэр сүм хийдэл байна да. Буддын хийд. Тэ одоо яг хуу барууны чөөрч гэдэг штэ барууны сүм бол одоо ямар шашны урсгалаас хамаарат одоо нэм гараг болгон очиж мөрөглөө үлдэн дуугаа дуулна сургаал намаа айлдна гэд тэд нар чинь ингээд тэнд очих нь тодорхой юу ярих нь тодорхой юу хийх нь тодорхой тэгээд нийгмийн харилцаа өрнөдөгтэй одоо нөгөө хөгжлийн төв гэх юм бол одоо манай сумын улаан булан соёлын төв энэ төр чин яг тэр үргийг гүйцэтгэдэг байсан бол тэр баруунд тэр сүмэн хийдэг баг жишээтэй. Тэгэл аль ч хотод очисон гэсэн манай жижигхэн тосгонч бай том тосгонд ч очисон нөгөө министр гэдэг байгаа шүү дээ. Тэрний юу гэхээр яг тэнцээ хин шашны үйл хэргийг гард нь зөнхилдөг вэ гэдэг тэнцээ ингээд яг бүр ингээд тодорхой болсон. Тэнгүүт манад ч гэсэндээ шанзуин яам те яг шашны үйл хэргийг эрхэлдэг тухайн асуудалтай холбоотой бүхэл харилцааг зохицуулдаг төрийн яам байсан. Тэгээд тэр нь богдос те шууд хаанаас тэмцлэгдэн тусгайлнаас санхүүждэг үйл ажиллагаа явуулдаг нөгөө жасаа буюу үйл ажиллагаа явуулах хөрөнгөтэй те тэр чинь ингээд хөрөнгийн их усүртэй гэсэн үг шүү дээ. Зүгээр нэг хандгийн баянаар явчихгүй. Тэгэхээр тим институт байгаа юу гэхээр надад хийд орж ирээд байна. Тэгээд одоо төрлөө ороод ирэхлээр манай институтсүүд ч одоо юу байна вэ гэхээр яг дараа нь бууж байгаа юм чинь манай сургууль орж ирж байна. Тэ тэнцээ чи нөгөө дотор байртай хүүхдээ сургадаг тэр чи ингээ эргэлтний явдаг эцэг эхчүүд нь хүүхдээ өгдөг авдаг миний хүүхд онцорхгүй нь яагаад байна гээл тэ багш нь эцэг эхчүүд анхаарлаа тавиул ангийн урал хийж мэгэл ингээл явж байгаагаар институт байгаа даа. Гэтэ ийм жоохон төвшнгөөсөө илүүтэйгээр улс орныг залж байгаа төвшөнд аваад үсэх юм бол засгийн газар руу орох та. Тэгэхээр засгийн газар руу оронгууд чи яам агентлаг руу орно тэ. Тэгээд та нар нөгөө юу ярьлаа шүү дээ. Украинтай ярьлаа шүү дээ. Би тэгээ яг дотроо бодож ирсэн юм. Би нэг хэдэн жилийн өмнө 2-3 жилийн өмнө Эстонийн Таллинд нээлттэй засгийн түншлэлийн дээд хэмжээний уулзалт гэж болоод тэгээд тэнд оролцох завшаан тохиолдоод тэгээд Монголоос оролцсон бүрэлдэхүүн дотор ороод тэгээ миний хариуцж ирсэн зүйл юу юм бэ гэхээр яг Монгол улс нээлттэй засгийн түншлэлийг хэрхэн одоо өчтөө яг зарчмын удирдлага болгож иргэддээ тэр хурц институцээ ажилуулах тал дээр анхаарсан бэ гэдэг Монгол очоод тэгээ тэнцээ Монголиад гэдгийг бид нар нөгөө бас бусад нээлттэй засгийн түншлэлд нэгдсэн гишүүн улсуудад танилцуулаад тэгээ манай Монголыг болохоор одоо mention гэдэг штэ нөгөө шагналд 1 2 3 дугаар байр эзлэхгүй. Гэхдээ 4 5 дугаар байр. Одоо манайхаар тусгай байр гэдэг юм уу? Яг ингээд 1 2 3 дугаар байранд орч чадаагүй. Гэхдээ тэдэртээ өрсөлдсөн honorable mention тэгээд гэдэг штеп. Бид нар энийг тухайлан дуртахын аргагүй те дурдахгүй байхын аргагүй ийм санаачлаг байлаа гэдэг ийм Монгол яг дэлхийд дахинд үзүүлж исэн. Тэр нь одоо юу юм гэхээр мэдээллийг л тодуулгах, түргэн шуурх авалгах, төрийн ачаалал төвшмөл ёс тэр бюрократ босоо удирдах ёсыг хэлбэрчлэхэд бол их хувь нэмэртэй байсан гэдгээрээ honorable mention гэдэг одоо ерөнхий сайдгаа учрал
сайд болохоор тэр үед чинь Захин мөржлийн сайд шүү дээ. Захин мөржлийн сайдын хуваар тэнд очиж исэн. Захин мөржлийн сайдын хуваар тэнд очихын зэрэгцээгээр тэр хүний албан тушаал нь болохоор нээлттэй засгийн түншлэлийн үндэсний зөвлөлийн дэд дарга гэдэг албан тушаалтай байсан. Тэгэхээр ингээд яг тэр нээлттэй засгийн түншлэлийн үндэсний зөвлөлийг Монголд эрхэлж явуулж байгаа засгийн газрын төлөөлөгдөөр очиж исэн. Тэгэхэд Украины нөхөдтэй уулзчихсан чинь Украины Батламгалахын яамныхын төлөөлөл гэсэн чинь би чи ингээд нэг нэрийн сонсоод эмхтэн хүн байна гэдэг баримжаалчихж байгаа юм. Тэгсэн чинь ямар хүн гарч ирэх юм бол гэж бодсон чинь зүгээр юм цэргийн нэг юм бэлтгэлийн нэг юм халаастай өмд өгдөг штэ. Тийм үү халаастай өмдтэй. Тэгээд ийм богино ханцуутай ногоон юм. Ямар ч цэргийн цол мол одоо гэхгүй ингээ хальт харах юм бол те ингээ жоохон нэг юм цэрэгжүү хувцалсан эмхтэй байна да. Олон улсын арга хэмжээнд дээр ямар байдлаар худалж байгаа юм бол доо гэж бодохоор байсан. Тэгсэн чинь Батламгалахын яамных нь нэлээд том албан тушаалтай юмсан. Тэгээ нөхөр бол шууд яриан дээрээ тэгж хэлжсэн аахгүй нэг юм салбар хилцүүл болсон чинь. Яг тэр нэг технологи өндөр өртөгтэй болоод ирэнгүүт яг манай Украины янз бүрийн стартапууд, техүүд бүгд Бальданы цэргийн зориулалттай тех рүү шилжсэн. Одоо юу гэдгийг ингээд газар зүйн радио долгионы эсвэл долгион дамжуулах энэ гэсэн чиглэлээр явж исэн. Эсвэл иргэний зориулалтаа байсан. Яга бүгднгийн ийм цэргийн зориулалтаа болгоод тэгээ асар хурдан шилжиж цаадсан. Тэгээ бид нар технологиг бусдаас авчин хөрсөн дээр нэвтрүүлэхийн зэрэгцээгээр бас одоо өөрсдийн боловсруулсан технологиг зарж чадчихээн энэ. Тэгээ би сайн мэддгүйсэн чинь тэр нөгөө бидний ингээ царай таних технологи гэдэг чинь царай таних технологи чинь анх зүгээр Украины хэдэн нөхөн стартапын 3 нөхөр нийлж байгаа гаргаал патентын 150 сая еврогоор зараад тэгэл тэр чинь бидний одоо энэ Samsung iPhone төрлөө нэвтэрсэн юм байна гэж би буруу ойлгоогүй бол би гих мэтчлэнгээр ингээ тэдний одоо эко орчин тэдний тэр стартапын суурин дээр тэгээд Батламгалахын чиглэлээр иргэний бус зориулттай технологиг нэвтрүүлж байгаа институтлж байгаа нь бол яг хөө дайны шинжтэй. Гэхдээ дайн дууссан чи ингээд бас тэр ирчээ алдахгүй юм экологтой. Тэр эколог нь бас ингээд өөрийн гэсэн институтчл байна да гэж би харсан. Яг хөө дараа нь ярьж болох институтчл гэх юм бол уг намыг бас институцээр ярьж болно. Одоо нам гэдэг тэгэхээр чинь нөгөө шалгуураараа харна шүү дээ тий. Хүмүүс мэддэг, очдог, цуглах холбоотой байдаг тий. Ямар зорилготойг нь мэддэг, түүнийг тэр зорилгоор нь зорддог, эргээд тэр нь хариуцлагатай тайлагнаад ажилдаг энэ төр гэх. Тэгэхээр яг тэр хүмүүсийн нүдэн дээр ил байгаа тэгээ олон дэмжигч гишүүнтэй гэдгээр бол яхахгүй нэг гарын хитэн хуруунд л болоод байна л та. Яг улсын дэч хүүхдэр бүртгэлтэй гэх юм бол 40 орчим нам байна. Гэхдээ би харин нэг үг бодоод байдаг байхгүй. Одоо улс төрийн намын төлөвшил гээд нэг ийм үг байна. Би улс төр судаач хүн биш шүү. Намайг тийм буруу ойлгоод. Би зүгээр өөрөө эргцүүлж байгаа шүү. Заяа. Та хоёр надад ил улс төрийн намын төлөвшил гэхлээр хүн төлөвшөх гэж ярьдаг те. Хүн нэг юм төлөвт орох тухай ярьдаг те. Урд нэг юм дэггүү дүрсгүй хөхт байжгаад ингээд те дэг сахилга сурж байгаа те. Тэнгүүт улс төрийн нам төлөвшин гэхлээр би ойлгохгүй байхгүй. Яг нэг чих наалддаг байна. Тэгээд зүүн уг нь юу гэдэг улс төрийн нам хөгжих эсвэл улс төрийн нам институт болох гэж ярмаар юм санагдаад байдаг байхгүй. Тэгэхээр яг манад улс төрийн нам институт болсон эсвэл институцийн одоо үүрэг гүйцэтгэх нэг нам байгаа юу гэдэг ч юм уу тийм яриа өөрөө нь бас сонирхолтой болох л та. Тонцог юу гэж бодож байна? Тийм яг одоо нэг институт гэхээр Монголд бас хэцүү л ах л та. Бид нар ч бүгдээрээ одоо Улаанбаатар хотын иргэд байгаа шүү дээ. Тэгээ сая тэгсэн чинь нийслэлийн төсвийн зарцуулалт төр сонсгол хийж иж мэдээлэл олж авах оруулж юм те. Зол жаргал гишүүнээ санаачлаг гаргаад тэр сонсгол хийя те. Нэг нээлттэй мэдээллийг авъя гэд авахын тулд заавал нэг нэмэлт хичээл зүтгэл гаргах шаардлагатай болчихоор бас юм институцийн төвшөнд хангалттай гэж үзэхүүгүй юу гэдгийг хэлэхэд хэцүү л байна. Тэгээд за монголчууд өөрсдөө магадгүй нүүдлийн соёлтой за тэгээд ийм шашныхын институт нэлийн хүчтэй байсан учраас улс төрийн ч юм уу одоо яг орчин үеийн нөгөө суурин соёл нь төлөвшөхгүй байгаа гэж бодоход за гаднаас бид нэг сайн туршлагуудыг хуулж байгаа шүү дээ зөвлөгөө авж байгаа чиглүүлж байгаа. Тэгээд яг тэр хүрээнд хийгдэж байгаа зөндөө ажлууд байгаагаас одоо намайг хуучин төрийн бүтээмжийн хороонд ижилдэг байхад OGP бас манай хорооны нэг хариуцдаг хэсэг байсан. Яг нь Open Government Partnership нээлттэй засгийн түншлэл гэдэг. Тэр бол яг Монгол улс шиг энэ орнууд дээр асуудалтай хэсэг нь юу байгаа юм? Тэр хэсгүүд дээр мэдээллийг л тод байлгах хэрэгтэй байна. Иргэдийн оролцоог нэмэх хэрэгтэй байна гэдэг чиглэлээр нэгсэндээ монголчуудын ингээ барих ёстой дүрмийг бас ингээ зааж өгч байгаа. Тэг юу хийх ёстой вэ гэдгийг хэлж өгч байгаа. Тим зүйл байсан. Одоо төстэй юу бүтэц юу байгаа вэ гэхээр олборлох үйлдвэрлэлийн нээлттэй байдал
EITI илт тод байдлын санаачлага гэх мэтчлэн зүйлс байгаа. Гол нь сая би сүүлд хаанаас харснаас энэ санахгүй байна. Гэтэ илт тод байдлын санаачлагын тайлан байсан баха. Юу тендерийн 70% 10 компани авсан байна гэх мэтчлэн бид нар өөрсдөө олж нээж чадахгүй байгаа мэдээллийг тэр олон улсын санаачлагууд гаргаж ирээд байна гэхээр манайхаас юм нэг институцийнхаа төвшөнд хангалттай ажиллаж чадахгүй байгаа юм шиг санагдчих байна. За тэгтээ одоо тэрэн дээр нь тэгээд төр барьж байгаа намын ч юм уу эсвэл тэнд байгаа хүмүүсийн ерөөсөө буруутгах гэсэнгүү тэргээр юу хэлэх гээд байгаа вэ гэхээр нэг талаасаа иргэдийн оролцоо гэдэг зүйл юм нэг бэлэг тэмдгийн шинжтэй юм уу те эсвэл нэг цаг үеийн шинжтэй сонгуул болохоор оролцдог за хурал цуглаан болохоор цугладаг нэг юм хуурмаг болоод байгаа юм болов уу тэгээ энэ тал руугаа ийм итвэг санаачлагтай хичээл зүтгэлтэй ажиллаж ийж яг Монгол улсын хувьд институт гэдэг зүйл шашнаас бусдаар бусад төрлөөр тогтох боломжтой юм болов уу гэж бодогдож байна. Ерөн институт гэснээс бас манай цэргийн институт ч хүчтэй шүү. Тийм, цэрэг бол маш институцийг би мартцсан байна тий. Одоо хүчрэгжиж байгаа институт гэж харахаар за улс төрийн институцууд байна, эдийн засгийн институт байна, шашин, цэрэг л баг шүү дээ. Тийм, цэрэг бол бас нэлээ хамгаалах салбар чинь нөгөө дээрээсээ доошо нэг тийм захирах ёсонд баригдаж явдаг учраас бас нэлээ бат бөх байгаа даа шүү. Яг OGP-гийн санаагаар бол тэр чинь ил тод нээлттэй байх хэрэгтэй шүү дээ. Хичнээн одоо цэргийн үйл ажиллагаа болж байгаа ч гэсэн иргэн цэргийн хамтын ажиллагаа энэ гэдэг чинь бас санаачлагууд дотроо зарчмын асуудал байдаг ш. Тэрийг бүр бол уг нь нээлттэй ил тод байх гэдэг. Би бүр санааг бол нөгөө төмөр замын нөгөө цэргийн анги нэгтгэлээр барилгын цэргийн анги байгуулад цэргийн зам тавихтаа нэг талхыг 26,000 төгрөгөөр үлдсэн байсан билүү? Юу лээ? Бас тийм босно. Яна би одоо тэрийг хоолтой болчихсон. Нэг талхыг 26,000-аар үнэлнэ гэхэлэр би бас жоохон буруу санаж магадгүй. Тэгтэл их л өндөр өртөгтэй л үнэлсэн байсан. Тэгээд нөгөө сая OGP-гийн тэр нөгөө хаанаас харсан чинь OGP-гийн их сурвалж байхгүй. Open Government Partnership-ийн яг Монгол улс одоо яг энэ одоо 13 онд нээлттэй засаглалын түншилд нэгдэн орсноос хойш одоо ямар сайн туршлага юу болвоо гэх тэгэнгүүт тэр чинь яг санаачилсан нь болохоор авилгатай тэмцэх газар нэг датагийн чиглэлээр өгөгдлийн чиглэлээр ажилладаг төрийн бас байгууллагууд нийлээд яг нөгөө Blue Money штэ Blue Money нэг давхарт нэг үзэсгэлэн нээгээд тэр үзэсгэлэнгийн ингээд тэр нөгөө одоо бодлого залуусан ялт байлоо Монголын залуучууд төслөлөө. За би өөртөө холж чинь. Гэхдээ нэг хэд хэдэн байгууллагууд нийлээд тэгээд нөгөө төрд байгаа open data-г боловсруулад тэгээд шаардлагатай датанууд дээр нь жоохон анализ хийгээд тэгээд illustration байдлаар ингээд олон нийтийн анхааралд хүрэх байдлаар ингээд дүрсэлснийг нь ингээд харангуут яг тэрний нэг илэрсэн нь нэлээд олон тэрбумын тендерийн 70% нь 10 компани. Тийм 10 компани. Тэр чинь болохоор яг нэг OGP ч хийчихэд байгаа юм биш. OGP-гийн зарчим буюу тэр одоо нэг ил тод байх, нээлттэй байх, иргэд оролцох, инхүү иргэд чинь бас ингээд өдөр тутмын ахуйн амьдрал аж төрлөгээ завгүй байхад нь тэрийг нь хэлбэрчлэхэд нь технологиг ашиглал. За тэгээ иргэд тэр бүр ингээд анхаарал тавьж чадахгүй байвал иргэний орон зайг тэл, иргэний нийгмийг дэмж энэ гэдэг нэг OGP-гийн гол зарчмууд байгаа л. Тэгээ тэрний хүрээнд хийсэн тэгээ баримтжуулж чадсан нэг илэрсэн бол тэр л байгаа даа. Бас нөгөө хин Пунцгагийн хэлсэнчлэн EITI буюу тэр олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага байлуу. Тэрнээс гадна нөгөө төссөн авснаа нийтлгээд бас байгаа тийм. Тэр нөгөө тан эвсэлгээ манайх ярьдаг. Төссөн авснаа нийтлэл бол бас их чухал. Тэгээд нээлттэй засгийн түншлэлийг чинь бас өөр нэг би түрүү ийм Монгол яг сайн туршлага болсон honorable mention гэж хэлсэн шүү дээ. Тэгээд онцлохгүй байхын аргагүй тий байр эзлээгүй чинь онцлохгүй байхын аргагүй бусад улсад сайн туршлага болсон гэдэг. Тэрэн шиг манай 11 ч бас шалгаж ирсэн шилдэг болж ирсэн. Тэгээд нөгөө бас check my service гэдэг аппликейшн хөгжүүлээд одоо ингээд төрийн үйлчилгээ биш үү? Одоо л бид нар ингээд яриад байгаа болохоос шиг ингээд нээлттэй засгийн түншлэлийн 13 оноос хойш хийсэн ингээд юмнуудыг харах юм бол тэр check my service гэдэг үйлчилгээ болохоор одоо ингээд энэ ингээ гууж алга үүссэн байна. Үерийн далан бэртцэн байна. Одоо энэ харанхуй гудам байна. Тэр гэлтүүлэг ажиллахгүй байна гэдгийг хүртэл ингээд оруулаад тэг ингээд төр ажиллаа гэж иргэд технологи ашиглаад оролцож дуурдаг. Иргэд дуурахт нь тэр аппликейшнаар төр нь хараад энэ үүргээ хүлээсэн хэн хийх ёстой байсан. Тэр нь хий хариуг нь иргэндээ өг гэд харилцдаг. Тийм санаачлал байсан. Одоо ярьж байгаа. Check my service. Одоо явахгүй байгаа. Одоо нэг 11 байгаа болохоор тэргээр хөрөгдөл гомдол хүлээж аваад байгаа шүү. Тэгэхээр ер нь 11-11-аар чинь бүх суугаар мэдээлэл өгж болно гэл
11 дээр төвлөрүүлээд байгаа л. Тийм. Тэр чинь Messenger ч гэсэн бичиж болдог гэдэг Facebook Messenger ч гэсэн бичиж болдог. Тэр чинь нөгөө 7 хоног болгон засгийн газрын хуралдаанаар байна уу өргөдөл гомдлын талаар статистикийг хэлцээд явж байгаа. Хэдүүлээ энэ OGP гэдэг Open Government Partnership гэдэг юу нэгэн тийм ил тод байдлын асуудал байна тийм. Тэгэхээр үнэн нь одоо юу гэдгийг ил тод байдал гэдэг юмыг миний орж байгаа манад бол нөгөө нэг хаалттай нийгэм байж гэсэн учраас нөгөө зөвшөөрснөөс бусд нь хаалттай тийм нэг тиймэрхүү тийм төр зөвшөөрүүлнийг харуулна. Үгүй бол хаалттай гэдэг энэ сэтгэлгээний хэм маяг гэх юм уу сэтгэлгээний шүү дээ нэг дадал зурсан зуршил гээл та тийм төрийг авч явахтаач тэр компани гэсэн авч явж байгаа байр байдлыг хавдвал тийм нэг юмгээд нэг ч гэдэг юм уу үгүй л нэг захирлын толгойн дотор идэм юмнууд явж идэг ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ соёл болон эсвэл тэр нэг нээлттэй байгаад байгаа соёлууд шүү дээ. Юм ингээ нээлттэй. Гэтэ мэдээж тэр нээлттэй байгаа соёлуудын навд үзэр бас их сонирн шүү дээ. Одоо нөгөө нууц байх хэвээр юм ямар хэм хэмжээнд нууц байх хэвээр гэдэг айгүй сайн хуульчлаач гэдэг юм уу эсвэл тэр журамлаа дигжэйгт оролцсон бод. Манайд болохоор тийм нэг дигжэйг миний бодлоор ингээ харагдахгүй. Тэгээ юуг нууцлах юм, юуг нууцлахгүй. За тэгээд нууцлахдаа яаж нууцлах юм. Тэгэд одоо энэ open government гэдэг юм уу те нээлттэй засгийн газар гэдэг шүү дээ. Энэ зарим хүмүүс бол тэгж явдсан бүр. Гэхдээ энэ одоо тагнуулуудаас бид нар мэдээлэл хамгаалж байгаа учраас ч гэдэг юм уу нэ тэрэ нууж юм уу. Надад бол одоо бүр инээдтэй санагддаг байхгүй юу. Яа тэгэхээр за би одоо Монголын тагнуулын байгууллагыг оромжилж байгаа юм биш шүү дээ. Санаа нь юу вэ гэхээр биднээс мэдээлэл авъя гэвэл нэг ялангуяа хятад орос хоёрууд бид битгийл биднээс цааших улс орнуудыг одоо мэдээллийн дээрэндээ ч одоо тагнаал чагнаал авчих шүү дээ. Сая нэрээ Трамп нөгөө юунд айлчсны дараа тэг хятад айлчсны дараа нөгөөдөл ч онгоцоороо буцуулсан ч гэсэн өгсөн бүх юм нь хогийн савруу шийдсэн тийм зураг байсан шүү дээ. Тэгээ хятадын бэлгэлсэн юмнууд нь бүгдийг хогийн савруу. Ягаад гэхээр тэр дотор нөгөө микро 9 шидийн CPU гэдэг тийм дамжуулах болон суулгах боломжтой учраас яг хятад юу өгсөн тэр бүх юмыг хогийн савруу гэдэг тийм зарчмаар явсан баг. Тэгээ бүр тэрийг ил тод онгоцныхоо өмнө нэг том хогийн савгаар тавьж байгаа тийгээд бүгдийг хайчаа явсан баг. Харин мөнгө. Яг нүгдлээ. Тэгэхээр тэнд чинь юу болж ийнэ вэ гэхээр яг л нөгөө мэдээлэлээ яаж ямар мэдээлэл нь яах вэ ийх үү гэдэг юмрхүү тэр тэ нэг талаас хамгаалтын арга хэрэгсэл болж байгаа. Тэгэхээр энэ хэлэх гээд байгаа санаа тийм Орос Хятад хоёр хэрэг хүсвэл яг үүндээ бол манайхаас бол яаж хийж байгаа мэдээлэл бол салгаж чадах юм байна. Тэгвэл манай төр засгийн газар одоо нууц гэдэг үндэслэл нь бол эцсийн дүндээ чаавас чадахгүйгаараа мань мэдээсээ л одоо юмаа нууцчулж чадах юм шүү. Тэгэхээр энэ одоо нээлттэй байх байдал гэдэг юм ер нь бид нар яаж зохицуулах хэрэгтэй юм бэ? Ер нь тэ ач холбогдол нь юу юм? Яагаад энэ байх хэрэгтэй ингээд энийг нэг жоохон яриад тэг манад ер нь ямар байгаа талаар хэлэн жоох ярилцдаг. Тэгээд энийг ер нь яах хэрэгтэй юм ч гэдэг юм уу те. Би бодож байна. Ladies first гэдэг нэг үгээд юм билээ. Тийм хэцүү үед орохороо л энэ үгийг шилдэг юм шиг. Тэгээ нэг удаа харин нөгөө тэгээ хэлсэн чинь манай нэг коллег юу ирчүү та нар юм болгон дээр нэгт алив би гэж микрофон шүрчээд яг ингээд ноцтой асуудал болонгууд эмгтээчүүдийг урдаа тавьж гал хамгаалагч хийдэг. Ladies first гэдэг чинь гоё гүш байна гэ. Яг уу нэг надад ч нэлээд олон нюанстай юмнууд байна л да. Би одоо тэр олон нюансыг яаж салах уу, гаах уу гэх. Тийм бодсон чи юм л л да нөгөө хаалттай нийгэмд байсан учраас одоо яг нийт мэдээллийн илдод байдлын тухай хууль гээд мэдээллийн илдод болох гээд нэлээд санаачлага хичээл зүтгэл гаргаж байгаа. Гэтэ нөгөө зарчим нь анханасаа явахдаа бүх юм хаалттайгаас энэ хэсгүүдийг нээж болно гэж заасан. Тэгэхээр одоо нөгөө нэмж нээгээд байгаа ч гэсэн хэр хийг нээж болох вэ гэдэг юм нөгөө боломж нь хязгааргүй юм шиг санагдаад байгаа байхгүй тий. Амар их мэдээлэл байгаад идэг. Энэ дээрээс эднэр нээлттэй гэчихээр дурддагтаагүй зүйлс нь хаалттай болчиход идэг. Нөгөө аргаараа яваад нийт мэдээллийн илдод байдлын тухай хууль жишээлбэл энэ мэдээллүүдийг олон нийтэд нийтлэхгүй гэж заачвал бас ингээд нээлттэй байдлаараа хурдан илдод байдал одоо нэмэгдэх боломжтой ч юм шиг тэгээд нэг тийм зарчмын юм байж болох юм. Тэгэд сая дурдсан чинь тэр компаниуд дээр ч гэсэн мэдээлэл одоо айгүй хаалттай гэдэг үнэ шүү дээ. За миний хувьд хувийн туршлагаас ирүүл гэж ингээд засгийн газар за боловсролын байгууллага хувийн компани ингээд бүх газар худалдаа ажил төрийн танхимд ч гэсэн ажиллаж үзчихсэн. Төрөмс байгууллага дээр тэгээд үзэхээр юу яадаг ерөөсө дотор нь энэ мэдээлэл бол хаалттай гэж хаач хинч юуж заагаагүй байхад хүн болгоно нэг юм өөр дээр нь төвлөрдөг мэдээллүүдийг яг миний өмч гэсэн хандлагатай. Тэг ингээд мэдээлэл авах гэхээр бараг л яах гэж авахгүй чинь ямар зорилгоор юу хийх гэж ингээд те. Тэгээд байдаг нь одоо эсвэл олон жил тэгж яваад ирсэн учраас цаанаасаа суудсан дадал байдаг бах таа л гэж бодож. Тэрийг эвтгэнд бол одоо соёлын хувьсгал
Соёлын 3 дугаар хувьсгал. 3 дугаар байсан. Манай 3 хувьсгал явж байгаа юм уу? 2 хувьсгал явсан. Тийм үү. Тийм биш. Чи нэг бичих үсгтэй болоод ариун цэвэр сахиж орд хүнжлийн давуу та болсон. Миний мэдц цорын ганц соёлын бодлого 2 дахь тоглооны зэв явсан. Гү тэр бүхний тийм бичих үсэг чинь ариун цэврийн хувьсгалтайгаа тустай юм шүү. Үгүй хамт туссан юм уу? Тустай юм. За мэдгүй би зүгээр хувьдаа л төсөөлөө. За мэдгүй хийчихсэн яг. Хэдгүүрч хувьсгал явчихсан. Нийтдээ л болж лээ. Оо хөө. Харин хэцүү байна. Нөгөө нэг хит юм ярих хэрэгтэй болчихж байна. Нэгдүгээрт бидэрт яг нөгөө соёл гэдгсэнчлэн яг нөгөө хариуцлагын соёлыг яаж 20 дугаар зуунд төлөвшүүлсэн бэ? Тэ хүнд тэрийг яаж одоо яг суулгаж өгсөн бэ? Тэр нь төрийн аппаратус гэх юм уу, төрийн тэр аппарат механизм дотор яаж институчлэгдсэн бэ гэд харах юм бол тэр нөгөө 30-аад оны хил мэдүүлэлтийн дараа чинь Сэхэдний төрөгдлөөр тэ зааста энэ төр засаг яавал болох гэдэг нь юу н алдаа дутагдaltaй сайхан шүүмжлэх гэж байгаа л нөгөөдүүлийг ингэсэн шүү дээ. Ер нь их хялбарчлууд бүдүүн бараг томилвол тэгэхээр чи нөгөө ил тод байх, нээлттэй үзэл бодлоо илэрхийлэх тэ одоо болж байгаа үйл явдлыг одоо тэ чанарын талаас нь, тоон талаас нь одоо ингэж шүүмжлэх энэ чинь бол болохгүй юм байна гэд тэгээд нөгөө дээрэс нэг хүнийг дахин шүтэх үзэл гарсан энэ төргээл түүхийн номдэр гардаг шүү дээ. Тэгэхээр чи ингээл юу үнэн гэдгийг нэг чигээр тодорхойлдог байсан гэдгээс хамаарат нэг талдаа хариуцлагаас зайлсхийх тий алдаа гаргуул дээдлийн даргаих минийх биш тэгээд бүх зүйл сайхан болох юм бол тэгээд даргын зөв шийдвэр болсон ингээд тэгээд яваад идэг нэг тийм юм болоод ах шиг байна. Тэрний л улбаа болов гэж би зүгээр дотроо тааж байна. Яг энэ хүний одоо энэ сэтгүү талаас нь аваад үзэх юм бол тэгээд хоёрт нь яригдж байгаа юм юу гэхээр манайх ч одоо төрийн албаны шинжилэл гэдэг тэгэхээр чинь за 92 оноос хойш гэд бодвол 30 гаруй жил болчихлоо шүү дээ тий 3.10. Тэгээ би нөгөө төрийн албаны зөвлөлийн Сэдэн Дамбагаа гэд хүний илтгэлийг тэр нөгөө шинжилгээ ухааны академийн хүрээлэнгээс хийжсэн илтгэл дээр ингээ аваад үзэнгүүт бид нар төрийн албанд хэд хэдэн реформ хийх гэж үзсэн юм байл. Одоо Канадын туршлагаар ч гэдэм үү тий ингээ улс орнуудын ингээ туршлагаар төрийн албаны тухай хуулийг шинжилэх гээд тэгээ мэрит зарчим ч гэдэм үү те ингээл нөгөө үр дүнгийн гэрээ бүтээгдэхүүн нийлүүлэх байдлаар төрийн аль багшдын үнэлнэ энэ төргээл тэгээд олсон давуу талч байгаа сайн талч байгаа бас тэрнээс гадна бас тэр нөгөө хариуцлагыг яаж тооцох вэ гэх. Тэгээ нөгөө түрүүн open government-ийг ярьсанчлан тэр OGP буюу open government partnership гэдэг нээлттэй засгийн түншлэл дээр яригддаг нэг юм бол accountability яриад байгаа. Тэгэхээр accountability буюу Дэлхийн банкны манад хэрэгжүүлсэн судалгаа төсөл дээр нэвтрүүлсэн нэр том нь бол их хариуцлага гэдэг. Тэгэхээр яг энэ иргэн төр хоёр хоорондоо харилцаад иргэн институцийг шахаад институц нь иргэндээ үйлчилдэг тэр хоорондын эргэх холбоог л товчхондоо их хариуцлага гэж томьёолоо өгөөд яваад байгаа. Тэгээд манад их хариуцлага байдаг юм байна. Захиргааталтын нэг муу тал нь захиргааталтын тэр хоруу чанар нь болохоор ингээд иргэдээ сонсдгуудүүлээ. Иргэдийг сонсоогүй байсан чи яад юм гэдэг нэг тийм зүйл гарцсан байдаг юм байна гэж харагдаад байгаа юм л та. Нэг дараа нь өөр нэг харж болох зүйл юу юм гэхээр би юм санаачлаад би нээлттэй байгаад би ингээд итгэвтэй байгаад би иргэдийг оролцуулаад төрийн бас байгууллагуудыг татаж суулгаад шийдвэр гаргахад оролц бодлого ингэх гэдэг нь гэсэхэд намайг тийм зүйлийг санаачилж хийсний төлөө дэмжих урамшуулах механизм байхгүй бил. Тэнгүүт чинь би юм хийсэн ч хийгээгүй ч цалингаа авах юм чинь зүгээр тий би амар тий гарган ингээ хөсөр жоохон суйлтаа гэж боддог байж магадгүй юм шиг санагдаад байгаа. За 3 дахь юм юу гэхээр технологийн нөлөө ороод ирэнгүүт сая хүний эрхийн үндэсний комисс тий жил гаруй хугацаанд хийсэн өөрсдийн судалгаануудыг багцлаад тоймлоод технологи ба хүний эрх гэдэг малгаан доор тайлангаа гаргасан, танилцуулсан. Тэрэн дээр нэлээд олон зүйл яригдж байгаа ч гэсэндээ ерөнхийн нэг тренд нь юу юм гэхээр манай төр технологиг ашиглаж иргэндээ үйлчлэх тал дээр бол нэлээд зүйл сурах хийх ёстой байна гэж гарч ирсэн. Тэгэхээр чинь одоо мэдээллийн аюулгүй байдлаас ахуулаад мэдээллийн урсгал, мэдээллийн нээлттэй байдал, харилцаа холбоо, тэгээ хувийн нууцлал тий ингээд маш олон зүйлийг ингээ харахаар бид нар бол яг цахим орчинд өнөөгийн дижитал ирэн үед бол яг хүний эрхийг хамгаалах тал дээр бол манай төр бол сурах зүйл их байгаа юм байна гэж харсан. Одоо жишээлбэл нэр бүхийн нэлээд олон зүйлүүд боллоо шүү дээ. Одоо зөв түрүүний хэлгээд нөгөө номин дэлгүүр чинь л ингээл бидний хурууны хийг цуглуулаад чи хөнгөлөлтөй карт эзэмшдэг бол 5% 10% гэдэг чинь хурууны хийгээр чинь датаг татаж үзнэ гэж нэвтэрсэн байлаа ш. Тэрийг нөгөө сайхнаас л боловсон ш. Таны нөгөө хэлсэн тэр нөгөө мэдээллийн
Эдийн мэдээллийн ил тод байдлын тухай. Хувийн мэдээллийг хэдэн нууцлах вэ гэдэг харилцааг зохицуулсан хуулиар зохицуулж тэгээд наривчилж ижил гарч ах жишээ тийм. За тэгэл эрүүл мэндийн байгууллага байвал яг уу эрүүл мэндийн байгууллага датагаа алдаад хакеруудад дарамтлуулсан чинь тэрэн дээр нь дахиад одоо улсын их хурлын гишүүн тэр ийм өвчтөй байсан гинэ гэж гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол хуурамч мэдээ хуурамч мэдээ болсон. Тэгэнгүүт ингээ зүүрлэл би яг тэр явдлыг ингээ нөгөө санаа тод үлдсэн юм гэхэлэр хэрэг би энэ имлэг дээр тий төрөөд миний төрхөөс өсөх тий өдий 40 хүртэлх бүх эрүүл мэндийн дата байгаа бол тий тэр миний эрүүл мэндийн датаг өөр хин нэгэн авлаа гэвэл миний эсрэгч ашиглаж болно, миний сайн сайхан төлөж ашиглаж болно. Тэгээ одоо жишээлбэл би хүүхдэд төрүүлэхдээ жирэмсний хяналтанд эхнэрээ аваачаад тэгээ миний хүүхдийн төрсөн тий өвчин тэр бүгд тэнд байгаад алдагдсан бол яах вэ? Зүгээр дарамтлуулаагүй зүгээр нэг ransomware орж ирэл ч юм уу тий эсвэл нэг malware орж ирэл зүгээр устгацсан бол яах вэ? Тэр чинь ингээд эмзэг мэдээлэлээс гадна сэргийх боломжгүй мэдээлэл бол тэр чинь хайрын дата гэсэн тий. Тэгэхээр энэ бүх зүйл дээр бэлэн байгаа юм тэрийг харахаар нөгөө таны хэлсэн ил тод нээлттэй байх, хувийн нууцтай технологийн хэрэглээ, түүний оролцоо гэж яхахаар бид нар олон зүйлийг л харах болчиход байна. Тэгэхээр тэрэн дээрээ тулгуурлаад одоо бид нар бол яхаарахгүй гарцаагүй нэг юм дээр ирж лах шиг байна л да. Ер нь сэтгэлгээ соёл дээр бол заавалжгүй өөрчлөлт хийхгүй болохгүй байна гэж. Тэгээд одоо нөгөө нэг арчилсан гэдэг юм эсвэл нөгөө нэг үндсэн хуулиар бол хүмүүнлэг арчилсан иргэний нэг юм байгуулах гээд бид нар чинь нэг юм ойролцоогоор одоо нэг 30 гаруй жил одоо бараг 40 болох гэж байна. 40 рүү өрнөд өгч байна. Тэгээд хуучин бол арчлын 30 жил, арчлын 20 жил гэж ярьдаг байлаа. Тэгээд ер нь сэтгэлгээний хувьд бол ер нь нэг жоохон бахиутгаар байна уу даа гэдэг надад бол тийм бодол байгаа. Ингээд ерөнхий боловсролын сургууль дээр очиод үзэнгүүд багш дээр, сурагч доор. За тэгээд тийм амьдралтай явсан хүүхд чинь дараа нь их сургуульд оронгууд бас л багш дээр чи доор байжгаад ажил дээр гарангууд юу болдгоо дарга дээр чи доор төртэй харилцангууд төр дээр иргэн доор гэж ерөөсөө л ийм дээд доод гэдэг ийм харилцаанд явсаар хагаад тэрнээсээ болоод өөрийгөө илэрхийлэх тэрнээсээ болоод энэ мэдээлэл чинь ил тод байх хэрэгтэй мэн гэдэг юм байхгүй тэгээд мэдээлэл нөгөө ил тод байх юм бол бүх тал хожино гэдэг тийм үү те одоо нөгөө хамтралын зарчим байна шүү дээ дундын дүрм нь ойлгомжтой мэдээлэл нь ил тод байх юм бол бүгдээрээ хожино гэдэг нэг юм иймэрхүү юм байхгүй юу. За тэгээд хамгийн ноцтой нь юу гэхээр нэг ингээд ийм үжигэрсэн системийн энэ дотор бас нөгөө тал руугаа ингээд ийшээ ингээд явчих нөгөө талд нь айхтар юм гарч ирж байна да тий. Оод муудан анхар төр байна. Одоо энийг бараг төргөө болгоод нэг тийм анарх юм хийчихье. Маягтай тий. Хой хүн болвол хамгийн дээд шүтэн гэдэг юм уу төр бол адгийн хар зүйл татвар бол дээрэм гэл айгуу гой афоризмууд орж ирээд явдаг. Тэгээд би бол сүүлийн үед ингээд нөө энтэнд ингээд лекц уншаад гэдэгхгүй. Би та нар ерөөсөө энэ нийгэм гэдэг чинь ингээд ерөөсөө бүх оролцогч талууд ингээд байгаа. Тэрний нэг нь төр, тэрний нэг нь хувийн хвшил, тэрний нэг нь иргэн, тэрний нэг хэсэг нь иргэний нийгэм, тий. Тэгээд энэ бол ингээд эд эсүүд юм аа. Бүгд өөр өөр ингэсэн функцтэй. Зарим функцүүд нь давхцсан, зарим функцүүд нь давхцшгүй тийм функцүүд байгаа. Нийгэм яавал сайн байдгийг хэрэг тэр эд эс болсон тэр өөр өөрсийн функцтэй бүгдээрээ сайн байвал тэгээд бүгдээрээ хоорондоо хорших юм бол тэр нийгэм сайн байх юм байна. Түүнээс биш амар сайн төртэйгээл нөгөө төр нь бүгдийн чухал ингээл зохицуулдаг биш. Эсвэл хувийн хвшлийн компаниуд нэг гигантнууд орж ирэл хэвээр инновац хийгээл ажлын байр бий болгоол гэдэг ч юм уу тийм. Тэгвэл хувийн хвшлтөр хоёр амар салангад одоо манай нэг хит барууныхны хэлдэг шиг тийм салангад бол байдаггүй. Энд дэлхийд дээр хаваад үзээ. Тэгэхээр ийм байдлаар нэг эсвэл амар хэлбэршүүлсэн маягтай ингээ яриад байгаа нь бол жоохон сонирн байгаа. Тэгэхээр бид нар энэ дотроо яаж тэр тэ нийгэм гэж хэлээд байгаа шүү. Нийгэм гэдэг чинь нийлэх нийтээрээ л ингээл амьдрах гэдэг байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэрэн дотроо бид нар энэ ойлголтуудыг яаж шингээх хэрэгтэй юм болоо гэдэг л миний хувьд одоо юм байна. Тэр одоо тэрэн дээр жишээлбэл OGP гэдээ яриад байгаа энэ юм маань юу юм бэ? Бид нар энд хэдэн хонд ИС-д орсон. Яагаад манайхчууд энд очил гар ивсэх зурчдаг гэж манайх нэг шоолоод идэв шүү дээ. Дээрүүд нөгөө нэг Япончууд номхон талаад халин магнахыг зөвшөөрч идэв манайх очиж гар ивсэх зурцсан байсан гэдэг шиг. Ер нь бидний энэ юм руу яагаад нэгдэн орсон. Эндээ бид нар хэр үнэнч байгаа. Энэ нь ямар давуу талтай, сул талтай. Энэний өмнө бид нар үүрэг хүлээж байгаа бол тэр үүргээ биелүүлэхгүй бол ер нь яах юм гэдэг юм уу. Энэ талаас нь ер нь заримдаа бол одоо Монгол Улсын засгийн газрын бүр нэр олон улсын байгууллагууд бариад өчмөр санагддаг. Миний уур тий.
Өөрөө засгийн газартаа зодуусаар байгаа тэгээд нэг ахтаа зодуулаад байгаа хүүхдээ тэгээд аавд нь барьж өгмөө санагддаг байхгүй нэрийн засгийн газрыг бол тий. Эсвэл өвөөд ч юм. Өвөөд ч юм уу тийм илүү нэг тийм дээвүр нөхөд бариад өгчмөр санагддаг байхгүй тийм мэдрэмж төрдөг байхгүй тий. Үнэхээр диггүй. Өстөө нөө төлөвшөөгөө. Хүн болоо. Хүнээр бол ерөөсөө төлөвшөөгөө байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйлсийн талаар тийм одоо энэ сайн тэгж штэ сайн мэдээлэл өгсөн гэж штэ үндсэндээ нэг 11 компани тендерийн 70% авсан байна. 70% авсан. Нэр бүхийн 10 компани. Тийм тэгэхээр чи нөгөө түрүүний миний хэлдэг штэ хувийн хвшил төр хоёр гэдэг чинь ийм салангад биш юм аа. Тийм одоо нөхдүүд яриад байгаа шиг хувийн хвшил гэдэг бол маш гоё юм шигтэй гоё зүйл бол бас биш байна ш нөгөө энэ шиг бас нөгөө юун дээр бол нөгөө public admin дээр бол ярьдэж нийтийн өдөр нөгөө capture гэж хэлдэг штэ. Төрөө capture-ийг тавцсан хувийн хвшлүүд. Тэгээд нөгөө цаашаа гаруй нөгөө kleptocracy гэдэг юм уу дахиад орчдөг, plutocracy гэдэг юм уу дахиад орчдөг энэ санаанууд. Тэгэхээр бидний ингээл эхлэх юм бол нөгөө одоо нөгөө democracy буюу арчлал гэдэг юм чи өөрөө байхгүй. Шал өөр ийм засаглалын хувилбар руу ер нь зүгээр одоо бол орчлоо л доо би бол баг орчлоо гэдэг үгнэж байгаа. За яг хоо зарим хүмүүс надад санал нийлэхгүй байна. Яг хоо таны хэлж байгаачлан тэр нөгөө арчлыг сахин хамгаалах те нөгөө өмгөөлөн хамгаалах, сахин хамгаалах гэхлээр ингээд нөгөө өөр утгатай юм байлээ л нөгөө secure хийх, defend хийх энэ төр гэдгээр нюанстай тий. Тэгэхээр нөгөө бидний хувьд бол баг арчлыг өмгөөлөн хамгаалах, сахин хамгаалах тий энэ үйл хэрэг бол одоо уламл тод томруул болж байгаа тэр 90 цаг үед амьдарч байгаа юм байна даа гэж харж байна л та. Одоо яг бидний 90 үе бидний одоо нөгөө завтаж болохгүй цагийн булган л юм болж байгаа шүү. Яг хоо би жоохон тойроо ярих гэдэг үзье. Өмнө нь бид нар нөгөө улс орноо хөгжүүлээгээд юм урт хугацааны хөгжлийн баримтчиг байдгүй байжгаад алсын хараа 2050 гэж гаргаж ирсэн. Яг хоо би нөгөө хүний эрхтэй холбоотой талаас нь харж байгаа учраас тэр алсын хараа 2050-ыг одоо энийг уншиж байгаа хүн байх юм бол хэрвэл сонсоод үзэж байгаа хүн сонирхвол яг алсын хараа 2050-ыг үзэх юм бол тэрний 5.5 дээр хүний эрхийг дээдлсэн нийгэм гэдэг байна. Тэр хүний эрхийг дээдлсэн нийгэм гэдэг тэр 5.5 дээр яригдж байгаа яг эхний өгүүлбэр нь юу байдаг вэ гэхээр бид нар хүний эрхийг дээдлсэн нийгмийг цогцлоохын тулд иргэний нийгэм дундуур зураас хувийн хэвшил дундуур зураас төр хэрхэн хамтан бодлого боловсруулахад оролцож нөхцөл байдлыг сайжруулах вэ гэдгийг туршлага болгоно, практик тогтооно гэж байгаа. Тэгээд тэр нь 2050 онд хүн бүр хүний эрхийг дээдлсэн байдалтай нийгмийг зохицуулж чадсан байх юм бол бид нар хүний эрхийг дээдлсэн нийгэм гэж үзнэгээ тодорхойлцсон. Тэгэхээр энэ дээр энэ хэсгийг бичсэн яг тэр энэ зүйлийн эхний хэсгийг бичсэн хүн бол юм бодсон байгаа байхгүй. Тэгээд таны хэлсэнчлэн ингээд олон жилийн туршийн төр хувийн хвшил хоёр чинь сүлбэлдээд байдаг юм байна тий. Өөрийн эрх мэдлийн хадгалах гэсэн тэ эсвэл эдийн засгийн өсөлт ботсон энэ ашиг сонирхол бол байгаад идэх юм аа тий улс үл харгалзан гэдэг. Тэнгүүт тэр бичээч юу гэж бодсон байж магадгүй гэхэлэр хамгийн шахагдж байгаа орон зай бол иргэний нийгэм байна. Тэгэхээр иргэний нийгэм дундуур зураасыг бол бид нар бичлэгийн хэлбэр дээр бол нөгөө хоёртойгоо тэнцүү энэ тэнцүү эсвэл ингээд шууд нэг төвшөнд байх тоглогч нар юм шүү гэж тодорхойлсон байгаа байхгүй. Тэгэхээр бид нар өмнө нь бодлого боловсруулахдаа төр дангаар эсвэл хувийн хвшлийн оролцоотой бодлого боловсруулаад түүнийг хэрэгжүүлээд үр дүнг нь үзээд яриад байдаг байсан бол одоо бүгдээрээ 3 дахь читгээд тий 3 дахь тоглогч читгээд биш 3 дахь тоглогч чинь иргэний нийгэм юм шүү гэж босросч ирсэн байгаа. Энэ 15 оны бичиг. За 2013 онд Дэлхийн эдийн засгийн форумаас иргэний нийгмийн ирээдүй ямар байх вэ гэдэг 4 сценар зурсан байд. Тэгээд тэрэн дээр болохоор одоо ингээд төр байхгүй хувийн хвшил занхаагаад тий одоо ингээд бүхнийг ашиг сонирхлоор шийддэг эсвэл төр хувийн хвшил хоёр сүлбэлдээд эсвэл төр нь хүчтэй юм шиг харагддаг боловч цаана нь ингээд хүүхэлдээ залж байгаа юм шиг хувийн хвшил нь байдаг. Тэгээд тэр дунд нь иргэний орон зайд хумигдмал шахагдсан байдлаар байгаад сайнгүй юм байна гэдэг гараад ирсэн байт. Тэгэхээр ингээд энэ хоёр дүр зургийг харахад бол бид нар иргэний нийгмийг бэхжүүлэх ёстой. Иргэний нийгмийг баттгах ёстой. Иргэний орон зайг хумж байгаа бол тэлэх ёстой гэдэг зүйл байгаа. Иргэний орон зайг хумна иргэний нийгмийг одоо тий нураан бутраан гэж байгаа чинь цаана юу яригдж байгаа юм гэхээр хамгийн ихний жишээ бол сошиал медиа дээр комент бичээд цагдаад баригдаж ивэл аюулгүй байхгүй юу? Тийм манайд чинь тийм үйл явдал боллоо шүү дээ тий. Тэр чинь одоо таны үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхчлөлөөг бодит болон бит бус орчинд ч баталгаажуулсан байх ёстой төр албадлагыг, захиргааталтыг
ариу өөрөөр хийгээд байна шүү дээ тий. Энд чинь буруу нуглаа гарч ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэгмэргүй байгаад байгаа юм тий. Тэгээд жагсаал цуглаан хийх яг ковидын дэглэм гэдээ бас нэг бөөн далимл байлаа. Тэгээ бид нар ч юм бол хийнгээ суралцлаа шүү дээ Монголын төр. Тэгэхээр яг анх удаа цар тахалтай нүүр тулсан гэдэг нь үнэн. Тэгээ хийнгээ суралцсан үнэн. Тэгээд юм болсон үнэн. Яг хүн эрхийн үндэсний комиссийн цар тахлын жилүүдийн тайланг аваад үзэх юм бол үзэл бодлоо илэрхийлэх хэрэгчлөө, үг хэлэх хэрэгчлөө, хэвлэл нийтлэх хэрэгчлөө, хэвлэлийн хэрэгчлөө, жагсаал цуглаан хийх хэрэгчлөө, эвлэл нийтэх хэрэгчлөөнд бол халдсан гэдэг бол гараад ирсэн байна тий. Тэнгүү тэрний цаана хүний эрх хамгаалагчдыг хэн хамгаалах юм бэ гэдэг асуулт байгаа юм. Нөгөө латины нэг алдартай үг гэдэг шүү дээ. Манайч хэн манах вэ гэдэг шиг тий. Хүний эрх хамгаалагч нар чинь энэ орон зайд ийм хумигдмал байдал байгаад тахад тэрийг тэгвэл төр хамгаалах юм бол хэн хамгаалах юм бэ гэдэг. Тэгээд яг хөө манад бол дэвшилттэй тал нь хууль тогтоогчийн зүгээс бол хүний эрх хамгаалагчдыг хамгаалдаг хороо байгуулъя гэдээ байгуулад ажиллаж байгаа туршлага бол байгаад байгаа. Энэ бол Монголд төдийгүй Азта дэлхийд дахинд жишээ болж байгаа сайн дүр зураг. Тэгэхээр нуршин энийг яагаад хэлж байгаа юм гэхэлэр ингээд 3 том хүрээ байлаа гэж утгад 2 нь цүлхийж орж ирээд иргэний нийгэм гэдэг зүйлийг ингээ хумаад байгаа үед бид нэр тэрийг тэлж ингээд 3 тэнцвэржүүлэх тэ түншлэл үүсгэх, тэнцвэржүүлэх одоо эквилибриум ч гэдэг юм уу одоо тэр нэг тийм тэнцвэрийг хадгалах зүйл чухал юм байна гэдэг. Тэр чухлыг 11 онд олж гарцсан нөхдүүд нээлттэй засгийн түншлэлийг л эхлүүлсэн байгаа. Одоо Филиппин, Америк, Англи гэх тэ Аз, Европ, Америкийн улс орнууд нийлээд тэдний чинь гол цаад санаа нь юу байсан бэ гэхэлэр бүгд л хувийн хөвшил төрж орж ирэхлээр төрд бодлогоо захиалхлаар юу болдгийг мэдсэн л улс орн байсан гэсэн. Тэгэл муу туршлагыг гаргахгүй тулд ингээд нэвтрүүлсэн. Манай Монгол улс 2013 онд энийг дэмжсэн шиг санаж байна. Тэгээ яагаад түрүү нөгөө талиныг яриад тэгээд Понцгагийн ураас би ингээд нээлттэй засгийн түншлийг ингээд удаадаараа дурдчихваа гэхэлэр одоо иргэний нийгмийг дэмжих, иргэний орон зайг тэлэх гэдэг амлалтыг манай Монголын төр удаадаараа өгчээсэн. Удаадаараа 13 оноос хойш өгчээсэн. Бид нэр төрийн бас байгууллагыг дэмжинэ. Бид нэр үйл ажиллагаа явуулахыг дэмжинэ. За яг эдийн засаг, хувийн шил талдаа бол бид нар олборлох хуулуурхаг дэмжинэ. Олборлох хуурлахын ил тод байдлыг дэмжинэ. Иг хариуцлагыг дэмжинэ гэдээ дандаа амлалтууд өгөө явжсэн. Тэгээ энэ удаагийн амлалт нь 4 жилийн хугацаатай 23-аас 27 оны хугацаанд тэгээ 6 сар тутам үнэлэх ёстой журмаар анх удаа 23-аас 27 онд хийсэн. Тэгээ одоо чинь 26 он гэхлээр чинь одоо багада 3 тайлан гарцсан байх хэвээр хугацаа болчиход байна л да. Тэгээ 3-6 сарын хугацаанд юу хийсэн бэ гэх. Тэгээ иргэний орон зайг тэлж гин үү, иргэний нийгмээ бэхжүүлэх талаас анхаарч гин үү гэл тэгэнгүүт яг нөгөө парламент дээр юу болж гин те засгийн газар юу барьж гин гэд харангуут энэ OGP-ийн талаар нөхөд амлсан зүйлээ мартцсан болов. Амлсан зүйлээ эсвэл цаасан дээр бичсэн цагаан цаас гэд шургуулганд айгээд тоосон даруулчих уу гэд бас бодох хэрэгтэй байна. Тэгээд нөгөө энэний өөр нэг давуу тал нь юу юм гэхээр анх удаа төр хувийн хвшил иргэний нийгэм гэхгүйгээр төр иргэний нийгэм хоёр сууж агаад хамтдаа одоо тэр ингээд яг нэг түншийн байдлаар хоорондоо ярилцдаг. Одоо за манад байгаа өмнөх тогтолцоо гэдэг юм одоо манад байгаа ингээд тийм хамтын хилцүүлэг хийдэг талбаруудыг аваад үзье. Зааса өчигдөрхөн хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хуралдлаа. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дарга нь ерөнхий сайд. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн коучер гэж байдгүй шүү дээ. Тэ хамтран даргалагч гэж байдгүй. Нэг л дарга байдаг. Тэгээд төрийн байгууллагууд байдаг. Тэгээ нэг 2-3хан за тэр төрийн бас байгууллагууд цөөнх байдлаар тий одоо олонх биш. Ер нь төрийн бас байгууллагуудыг цөөнх байдлаар байдаг. OGP-гийн нэг том давуу тал нь юу юм бэ гэхлээрэ төрийн иргэний нийгмийн төлөөлөл адил тооны байна. Тэгээ хамтран даргална. Энэ чинь цоошин соёл байгаа шүү. Та түрүү сэтгэлгээ ярьлаа шүү дээ. Тэнгүүт нэг зөвлөл байгуулдгийн тэрийг нь даргалдгийн гэдэг тэр төрийн ягшсан бухшмал үзэл хандлагыг өөрчлөхийн тулд хамтран даргалах гэдэг чинь цоошин зүйл болоод эхэлж байгаа байхгүй. Тэнгүүт манайх бол яг тэ энэ байгааг учраас нээлттэй засгийн түншлэлийн үндэсний зөвлөл гэж байгуулад тэрийг одоо яг нэг хэсэг бол хэрэг эрхлэх газар дээр нийлээ явсан юм билээ. Яг тэр үед нь бол нөгөө Америкууд дэмжижсэн учраас Америкийн төсөл санхүүжилт байх үед нь хэрэг эрхлэх газар амар идэвхтэй оролцож байгаад төсөл нь зогсчихгонгод хэрэг эрхлэх нь тоохгүй хаяад эсвэл эдийн засгийн хөгжлийн яам руу яваад тэгээ яг нэг хэсэг эдийн засгийн хөгжлийн яамнаас нь дахиж хэрэг эрхлэлээр татаад тэгээ одоо буцаад эдийн засгийн хөгжлийн яам руу явцсан юм билээ. Тэгэхээр нөгөө түрүүн та институт ярьжсэн шүү дээ. Тэгэхээр институт гэдэг чинь цаана
нөгөө юу хийхээ мэддэг байх юм, байгууллагын санах хоо, институцийн санах хоо энэ гэдэг чухал гэдэг чинь яг энэ л яваад байгаа. Тэгээд нөгөө яг нээлттэй засгийн түншлийг би ингээд удаадаараа нуршаад 2 3 удаа ярьч байх гэхээр хамтран даргална гэдэг чинь нэг нэгнээсээ суралцах, нэг нэгнээсээ хариуцлага нэхэх. Одоо Дэлхийн банкны нэг төсөл 2015-аас 2017 онд хэрэгжихэд нөхцөл байдлын суур судалгаа хийсэн байна. Тэнгүүт юу гэж ирсэн бэ гэхээр төрийн бус байгууллагыг юу гэж хэлдэг вэ гэхээр төрийн бус байгууллагууд хариуцлагагүй. Төрийн бус байгууллагууд чадахгүй. Төрийн бус байгууллагууд мэрэгшээгүй, хүн байхгүй, нөөц байхгүй. Тэнгүүт төрийн бус байгууллагууд нь төрийнхнийг юу гэж хэлдэг вэ гэхээр төрийнхэн хүн сурталтай. Төрийнхэн ил тод биш. Төрийнхэн мэдээлэл дараа суучдаг. Хаанасаа хаалгач нь хичээр өөртөө байгаа юм а өөрийнхөө юм шиг ингээл базаар зангидаал өндгөөд дарсан шуу шиг байгаад байдаг. Тийм байж болохгүй. Тэгэхээр чин ийм хандлагатай байсан одоо төр иргэний нийгэм гээд нэг үзэж чадахгүй байгаа нөхдийг нэгээ нуруугаа харуулах биш зэрэгцэж суугаад тохоо нийлүүлээд чи би гэж хоорондоо тэрсгүүгээр бид Монголын төлөө юу гэх юм? Бидний үйл хэрэг хаана хинд хэний амьдралыг өөрчлөх юм гээд. Тэгэхээр та түрүүн нийгмийн бүлгүүдийг зүгээр ингээд яриан дундаа дуртахад би дотор юу гэж бодож ирсэн бэ гэхээр нээлттэй засгийн түншлийн өөр нэг давуу тал нь юу юм гэхээр энэ нийгэмд байгаа бүх бүлгийг татан оролцох боломжийг хангадаг. Тэгэхээр тэд нар чи одоо дуурах болно. Одоо жишээлбэл одоо манай статистикаар чинь хөдөө 3-1 нь ядуу, хотод 2-1 нь ядуу болчлоо шүү дээ. Тэнгүүт амжиргаагаа залгуулахыг явж байгаа хүмүүс чинь тэр одоо хурд суугаад тэгээ санал хийлэн мэлнэ гэдэг ойлголт бол хэцүү шүү дээ. Тэгээ тэрний оронд ядаж нэг хоолны аяг хоолны мөнгө олох тэгээ хоолтой болох гээд зүтгэжийн илүүд үзээд явж байгаа. Тэнгүүт тэдрийг төлөөлж дуурах, тэдний асуудлыг төрийн бус байгууллага нь гаргаж ирэх. Эсвэл тэр харахгүй байгаа хүмүүсийг ингээд тусгаж нийгмийн төвд анхаарал тавиачиж бүгдээрээ энэ хүмүүсээ олж харахгүй байж тээ анхаарья гэд ярих хүртэл тэр яриах өөрөө хилцүүлгийг өрнүүлдэг байсан. Тэгээд яг хуу сайн туршлага нь юу юм гэхээр өмнө нь ингээд төлөвлөгөө боловсруулах болохоор 2 жилийн хугацаанд нээлттэй засгийн түншлэлийн амлалтыг өгье тэ тэр зарчмыг одоо нээлттэй ил тод байх технологи, иргэний оролцоо, иргэний утга учиртай оролцоо бичлэхийн тулд яаж ажиллах уу гэд ярангуут чинь 2 жилийн амралт өгөөд тэрийг өмнө нь бол ингээл нэг тэ одоо юу гэдгийг нэг гадаад харилцааны яам дээр нэг ажлын хэсэг байгуулаад, хууль зүйн яам дээр нэг ажлын хэсэг байгуулаад, бодлогын яамд хариуцж байгаа юм чинь ингээл тэр олон улсын гэрээний хүний эрхийн хэрэгжилтийн тайлан мэдээ бэлтгэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргаад баталдаг. Тэгэл тэрийг нэг цагаан тулаад нэг 2-3 сарын өмнө, 6 сарын өмнө ч юм уу баахан агентлаг яамдаас мэдээлэл аваад явуулдаг муу туршлага байсан. Тэгэнгүүт за бүгдээр яг 2 жилийн хугацаанд яг яах юм? Төр ямар нөөц байгаа юм? Төрийн бус юу өсөж байгаа юм? Та нарт давуу тал юу байгаа юм? Та бидний зүгээс нөхөх зүйл юу байх юм? Хэн яаж орох юм? Хэн яг гардаж барьж явах юм? Хэн тэрэнд нь дэмжин туслах юм? Хэн зөвлөн орж ирэх юм? Гээ хоорондоо ярилцж хагаад төлөвлөгөөгөө баталдаг байсан. Энийг co-creation process гэдэг юм. Хамтдаа бүтээх үйл явц. Тэгэхээр энэ хамтдаа бүтээх үйл явц чинь ч гэсэндээ төрийнхнийгоо мэдэх. Одоо зарим чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бас байгууллагын үед төрийн институцээ мэдэхгүй байгаа шүү дээ. Төрийн бодлого шийдвэрээ бүрэн өөр юм болгоогүй. Тэгээ төрийг хийхгүй байна гэдэг. Гэтэл одоо би шал өөр хайлаад нэг юм ашиг. Захин орчинд хүүхд эрхийг хамгаалах тухай гэж яриад байгаа. За нэг дээр үед нэг юу ойлгож байсан. Захин орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн чинь ажлын 4-5 өдөр батлаад тэгээ тэрийн ерөнхийг сорог таваад эргээ хүчиг болсон шүү дээ. За одоо нэр бүхий гишүүд захин орчинд хүүхд эрхийг хамгаалах тухай хууль яриад байна. Гэтэл аль хэдийн манай цахим хөгжлийн яамнаас ч захим орчинд хүүхдэд хориотой болон хүүхдэд зохисгүй агуулгаас сэргийлэх журам гэж баталсан. Тэрэн дээр одоо сошиал медиаг яах юм? Хүүхдийн өмнө үүрэг хүлээж байгаа хэн ямар оролцоотой байх юм? Интернетийн зохистой хэрэглээ яах юм гээд бүгдийг яриад өгсөн. Энэ журмаа мэдгүй байхгүй. Тэнгүүт энэ журмаа мэдж байгаа бол уг нь төрийн албаа агчдад тэр баталсан цахим хөгжлийн сайд сануулаад за хин юу их хэвээр тэрийг хийгээл явчих байна. Түүнээс хууль хэрэггүй байна. Хууль гэдэг чинь бол хамгийн хатуу, хамгийн бодлогын одоо хүчтэй арга хэрэгсэл байхад хуульгүй бол болохгүй гэдэг юм. Журмал байгаа шүү дээ. Журмал биелүүлэлт тий. Одоо шал өөр жишээ хайлаад ярихад тамхины хэлтийн тухай хууль гэдэг байгаа тий. Маш сайн мөрдөгддөг тий. Тамхины цэг дээр очиж тат гэдэг. Яг ингээд нөгөө манай эмэгтэй найзууч юу гэж хэлдэг вэ гэхээр баарнд тамхи татаад, дисконт тамхи татаад ингээ өсөнд хувцсанд тамхины үнэр шингэждэг байсан. Тэр чинь байхгүй болсон гэдэг байгаа шүү дээ тий. Яг хэрэгжлийн механизм тал дээр эн чинь амар өөлхөц зүйл байхгүй юу? Байцаагч торгоно гэдэг байгаа тий. Тэгээ хин хэнийг хинт хилээд тэр нь ямар нотлого баримтан дээр яаж торгох юм? Гөрүүл гөрхөөр мэтгүүл мэтгэхээр цухтуул цухтахаар зайлуул зайлсхийхээр хуйлахгүй. Гэхдээ сайн мөрдөд байгаа шүү дээ. Тэгэхээр
тийм ингээд нөгөө давс хожрын тааруулахаас гадна байгаа нөөц арга хэрэгслээ ашиглах гээд харах юм бол бидэрт зөндөө боломж байгаа. Зөндөө сайн туршлага байгаа. Гэтэ мартаад байна. Мартна гэдэг чинь нөгөө салан байгаа үйлдэл болоод байна л да. Тийм. Тэгээ яг одоо манай Thinkers дээр бас нөгөө хөгжлийн хичээл орж байгаа. Тэгээ хичээлийн сэдв дээрээ холбогдуулаад ярил. 3 талбартай хөгжлийн онол гэж яриад байгаа. Тэгээ угаасаа ингээд за төр бол аюулгүй байдлаа хангаж байгаа юм байна. Зохицуулалт хийж өгөх хэрэгтэй юм байна. Хувийн хвшил баялаг бүтээх хэрэгтэй юм байна. Иргэний нийгэм заавал орж ирэх хэрэгтэй. Иргэний нийгэм яагаад тэгэхээр үнцүүлийг бий болгодог. Юм ч бас орж ирэх хэрэгтэй гэдэг жаа тий. Тэгээд яг тэр хүрээнд судалгааны ажлууд хараад үзчихсэн чинь хуучин зөвлөлт холбоот улсын системд байсан улсууд Монгол гэлтгүй ер нь тэр улсуудад иргэний нийгэм нь хамгийн эргээд төлөвших бэхжихтэй хөгжих боломж нь нэлээд хязгаарлагдмал байдаг юм байна. Тийм байдаг юм билэ. Тэгээ энэ талаас харах юм бол төр өөрөө иргэний нийгмээ сайн дэмжихгүй бол угаасаа иргэний нийгмийн орон зай бол цаанаасаа өгөгдсөн зүйл биш байгаа даахгүй. Бид нэр бас түүхийнхаа сурамжаас аваад үзэх юм бол угаасаа л зөвлөлт холбоод улсад байсан нэг төлөвлөгөөгөөр явдаг байсан. Төрөөс бүх юм чиглүүлдэг байсны үлдэгдэл нь байгаа. Тэгэнгүүт энэ талаасаа хараад үзэхээр угаасаа иргэний нийгэм одоо яаж оршин тогтнож ийнө хэрэг тэнд байгаа хүмүүсийн жинхэнэ хүсэл зориг дээр нэг унтрахгүй байгаа гал ирмэлзэл дээр нь л яваад байгаа тий. Яг институт болгоё гэхээр санхүүжилтийн асуудлууд байна. За тэгээд үйл ажиллагааны доктортой явъя гэхээр төрөөс энэ тэндээс тий албадлагын хэв маягууд ороод ирж гин. Иргэд өөрөөсөө бас оролцох хэрэгтэй байгаа мэдгүй байгаа тийм иймэрхүү зүйлсүүд байна. Нөгөө талаас төр бас яг төр дээр яг юу болохгүй болчиход байгаа гэхээр одоо төрийн санах оё гэдэг байгаа шүү дээ. Тэр зүйл нь нэлээд юм бас байхгүй байгаагаас шалтгаалаад хуучин хувийн хвшлээ яаж хамтарч исэн, төрийн бустай яаж хамтарч исэн тэр туршлагууд нь ингээд нэг үеэс дараагийн үе рүү шилжихгүй байгаа дах шиг юм л да. Тэгээ магадгүй одоо OGP 2013 оноос бид нэр гишүүнээр илсэд орсон. Тэгээд өдийг хүртэл нэлээд олон жишээ нэг яам руу ч явлаа, хэр эрхлэл рүү ч буцаж ирлээ. Ингэж явсаар хагаад яг нөгөө хин юу хийж исэн бэ гэдэг тэр санах ойн үлдээгүн улмаас одоо яг хийж байгаа хүн бас яг ажиллаа хийх гэхээр тэн дээр нэг юм арга зүйн дэмжлэг дутагддаг ч юм уу тийм асуудлууд байдаг гэж болох юм. Энэ тал дээр за юунаас өнөр багшаас асуулт асууя. Сурвалжлага боллоо. Өнөр багшаас юу public administration буюу нийтийн удирдлагаар сурсан тий. Нийтийн удирдлага талаасаа би бүр шалгалтай байна. Шүрэх фацийн бодлоо та. Нийтийн удирдлага талаасаа ер нь иргэний нийгэм болоод төр хоёрын хоорондын харилцаан дээр таны үзэл бодол юу вэ? Сурсан судалсан зүйлс юу вэ? Стойрын шалгалт руу орсон. 9 ирээд гаргачлаа шүү. Гэхдээ энэ дэр бид нар яг саяных дээр бол их хайх тэр иргэний нийгэм юу одоо бид нар нөгөө юу болчиход байна л да нөгөө нэг энэ би нэг fundraising гэдэг хичээл авч ирсэн бодоо тэгээ би нэг тийм хичээл аваад тэгээд Америкт хамгийн их хандив өгдөг хүмүүс юм байна бэ гэхэл одоо над ч орж нөгөө нэг амар компаниуд нөгөө Rockefeller мэл амар компаниуд нь хамаг мөнгөний өгдөг бахта махта гэж бодоод тэгээ харсан чи юусоо баг нийт ингээд филантропи мөнгнүүд зуглуулсан юмнууд ихэнх нь индивидуал буюу хувь хүнээс орж ирдэг гэдэг байхгүй. Яг мэдээж олон хувь хүн байгаа. Тэгээ нийт цугдсан мөнгө ихэнх нь тэндээс орж ирж байна. Тэгээ бодохгүй энэ усууд чи яагаад ингээд хувь хүмүүс ингээд филантропийн ажил хийдэг. Тэгээ тэр чинь нөгөө нэг өөртөө иргэний нийгмийн тэр байгууллагуудаа ч гэдэм одоо сүмэж байдаг юм уу эсвэл юу гэдгийг тэр нэг тодорхой нийгмийг дэмжиж байгаа иргэний нийгмийн байгууллагууд ингээд мөнгө өгөөд байна шүү дээ. Нэгтгэн тэр хүмүүс бол энэ юм ойлгоцсон хүмүүс байгаа байхгүй. Тэгээ ялгоо Америкийн нэгдсэн улсын ч юм уу эсвэл энэ баруун Европ ч гэдэг юм уу Япон ч гэдэг юм хэнд болж ерөөсөө тэр байгууллагуудаа ойлгодог. Тэгээ тэрнийхээ төлөө тэр үнд зүйлийнхээ төлөө өөрөөсөө илүүчлээд мөнгө төгрөг өгөөд ингээ явдаг соёл тогтсон байгаа байхгүй. Тэгээ миний харж байгаа нэг хайхтар одоо нэг төр иргэний дөрөв дэш ингээ төр дэмжих хэрэгтэй гэдэг ч юм уу энэ санаа яг бас бидний ярьдаг нөө big push буюу их түлхэлт гэж хэлдэг нэг тийм төр заримдаа яхахгүй нэг гарааны их түлхэлтийг хийх хэрэгтэй гэдэг юм санаа бол явж байгаа. Тэгэхээр манад одоо ахаал нөгөө нэг бид нар нөөсөр асуудал гэж нөгөө манайхны аж төрх ёсон дээр л очих гээд байна л да. Юмыг яаж харах уу? Тэгээ энэ иргэний нийгэм гэдэг чинь заримдаа зарим хүмүүс юу гэж боддог раа хідэн одоо оюутан байхдаа нэг юм итгэвтэн байж исэн нэг хинхийг юмнууд баргээд үргэлжлүүлээд тэрийг хийж байгаа ч гэдэг юм уу те. Эсвэл зүгээр л нэг юм иргэний нийгмийн зүгээр л нэг тийм одоо нэг төрийн хажууд хавчуулагдсан тийм чимэг төдий ч гэдэг юм уу одоо барин тийм олгооч юм шиг. Тийм тийм байдалтай хараад байгаа хэрэг. Тэгэхээр бид нар залруулах одоо миний бодлоор хамгийн ихэнд илүү чухал баг. Би тантай 100%
юу багш гэдгээр чинь дэмжиж байгаа юм шүү. Юу яг нэг хувийн туршлагаар бодвол байна л та. Яг сайн нөгөө USAID-ыг татан болголоо шүү дээ. Америк нэгдсэн улсын хөгжлийн тусалцааны агентлагыг татан болголоо шүү дээ. Тэгэхэд тэрний импакт нь яаж ирсэн бэ гэхлээр манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагууд ялангуяа тэр дундаа засаглал, хүний эрх, ардчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг чадахжуулна, тий? Шинэ тутам байгууллагуудын чадахжуулна. Үйл ажиллагаагаа явуулсан туршлагатай байгууллагуудыг бол улам бэхжүүлэх зорилгоор нэлээд их санхүүжилт орж ирэхээр түүнийх нь мөрөөр нэлээд олон байгууллага төсөл хөтөлбөрөө 2-3 жил 4 жил үргэлжлүүлэх байдлаар төлөвлөсөн байсан. Тэгээд тэр бол яг таны хэлсэнчлэн ингээд амар одоо big push болох байсан. Даанч харамсалтай нь ухартлаа. Тэгээд энэ бол бидний хувьд бол их тийм сайнгүй дүр зураг гарч ирсэн. Тэгээд миний мэдэх нэлээд олон төрлийн бас байгууллагууд санхүүжилтаа авцсан гэрээгээ зурцсан байснаа. Тэгээд хөгжлийн агентлаг татан бүгдснаас болоод гэрээгээ зурслаа. Тэгээд бүгд төсөл хөтөлбөрөнд зогсож байгаа жишээ байсан л да. Тэгээд түүний мөрөөр нэг яригдж байгаа юм тэр нөгөө fundraising soil, philanthropic soil тий нөгөө хөрөнгө босгодог soil тэгээд хариу нэхгүй тусдаг soil гэдэг. Тэгэнгүүт манад одоо тэр хүмүүс бол ойлгоод байна тий. Тэгээд Америкийн жишээг та ярьсан учраас нөгөө Америкийн жишээг мөрөөр эргээд дуусгахад USAID-ыг татан буугдсанаас хойш одоо ингээ янгууд чинь бид нар чинь бас нэг төрийн бас байгууллагууд чинь жижиг тий ингээл янз бүрийн байдлаар ингээл энэ тэндээ санхүүжилтаа явуулж байсан. Тэгээд нэлээд олон миний мэдэх бараг 30 орчим байгууллагууд ингээд нэг олон улсын байгууллагууд, олон улсын төрийн бас байгууллагууд руу өргөдөл бичээд зарим нь ингээд тэтгэлэг зарладаг гэд нэлээд онилцсон байсан чинь том донорууд одоо том санхүүжүүлэгч нар одоо Америк гэхэд өөрийн бүх гадагшаа гаргадаг байсан грантуудаа дотоодын төрийн бас байгууллагууд руугаа оруулж ийн л да. Дотоодынхон арчлал, хүний эрх, хууль ёс чиглэлийн, хууль дэдлэг ёсны чиглэлийн байгууллагууд руугаа одоо цутгаж ийн гэсэн үг. Тэгэхээр тэд нар тэнцэнэ пуш хийхин тулд тэнцэнэ иргэдэн асуудал хүндэрч байгаа учраас тийшээ нөөцөө зориулж ийн тий. А манад яадгүй тэнгуут бид нар филантроп соёлтой юу? Бид нар бусдын сайн сайхны төлөө тий нэг нийгмийн институцээ бэхжүүлэхийн тулд иргэний нийгмээ нэг институц гэж хараад иргэний нийгмээ тасралтгүй үйл ажиллагаа явуулах институц юм а гэдгийг найдвартай болгохын тулд мөнгө өгдөг гэдэг зүйл дээр бол үгүй байд. Тэгээд нэлээд жилийн өмнө 4-5 жилийн өмнө хийсэн дундаж монгол хүн гэдэг нэг судалгаа уншиж байсан. Тэгээд дундаж монгол хүн гэдэг судалгаан дээрээс юу гарч ирсэн бэ гэхээр та яавал бусдад ханд өгөх вэ гэсэн асуулт байна л эхлээд. Тэнгүү тэр хүн өвдсөн байвал тэр хүнд ямар нэгэн өвчин зовлон шанал зовөр тохиолдсон байвал ханд өгнө гэж. За яагаад гэсэн чинь би бас өвдвөл яах гэж. Тэгэхээр те одоо өнөөдөр тэр хүн өвдөж байгаад нь би тусалчих юм бол дараа нь намайг өвдөхөд би бас хинхний нэгнээс бадар барихад те би ингээд тэр нэг тэнгуут за окей. Тэгээд хүүхд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг сонсож байхад тэд чинь ингээд санхүүжилт чинь тасралтгүй явж байгаа шүү дээ те. Тэнгуут тэр санхүүжилт тасралтгүй хэрэгтэй байгаа үе дээр яг зарим нь ингээд агаа игээч гэдэг юм уу ингээд жижигхэн өдөрт 50 төгрөг 500 төгрөг данснаас нь авах тохирог банкудаа хийгээ явж байгаа. Тийм санаачлага бол манад байна. Гэхдээ яг одоо иргэний орон зайг хэлэх, иргэний орон зай төрөөс хамааралгүй, хувийн хвшлээс капчр боллгүй, энэ хоёрын зүлхийж орж ирлгүй байлгадаг гол юм нь юу юм гэхээр эндавмент юм байлээ. Эндавмент гэхэлэр чи одоо тэр нэг нөөцийн дундын сан гэх юм уу да тий. Тэр нь болохоор ингээд төрж шууд захиран зарцуулдаггүй, хувийн хвшилч орж ирдэггүй. Тэгээ за сүмээр үгүй хий дээр ярих юм бол часаал юм да. Хий дээр ярих юм бол айл ингээд бэлдээд өгсөн хөрөнгө. Тэр хийд л өөрөө захиран зарцуулна. Гэхдээ үрж таран хийхгүй зөвхөн тэр хийдийн үйл ажиллагаанд зориулах хэрэгтэй. Тэрэн шиг төрийн бус байгууллагад зориулсан часаа байдаг юм байна. Тэр часаагаа одоо зарим нэг баячууд ингээд нууцаар гэрээслээд тий одоо юу гэдгийг хэвлэлийн эрх чөлөөний төлөө миний энэ хөрөнгийг жил болгон ингээд хүүнээс нь одоо төсөөлөө тий 100 сая төгрөг олдвол тэр 100 сая төгрөгийг нь хэвлэлийн эрх чөлөөний төлөө зориулаарай. За одоо энэ пунцаг сан бол одоо жил болгон 300 сая төгрөгийг хүүхдийн эрүүл мэндийн төлөө зориулнаа гэдэг энэ тэр часааныхаа хөрөнгийг зориулж байгаа юм байна гэдэг юм тий. Жишээлбэл өнөр гээд манай холбоо бол академик эрх чөлөөг дэмжихийн тулд энэ судлаач нар залуу багш нарт грант өгнөч гэдэг юм. Тэгээд тэр нь болохоор өнрийн өвөөгийн одоо үлдээсэн энэ хөрөнгийн орлогын 10%-ийг жил болгон зарцуулна ч гэдэг юм. Тэгээд
тэр жасаа хөрөнгөч одоо жасаал гэд нэрлэж одоо эндамент тэр зүйл. Яг манай дээд боловсролын тухайд ороод ирсэн. Их сургуулиудын эндамент гэдэг бол ороод ирсэн. Яг эндамент гэдэг үгээр ороод ирсэн. Гэхдээ бидний ярьж байгаа зүйл бол энэ төрийн бас байгууллагад зориулсан, иргэний нийгмийн байгууллагад зориулсан эндаментын тухай ойлгох. Тэгэхээр тэр жасаа бол амар чухал. Тэр жасааг бид нар өөрсдөө үүсгэх хэрэгтэй байна. Яг манад бол ингээд Монес гэдэг Монголын эмэгтэйчүүдийн сан гэдэг байгууллага байна. Одоо тэрдний хувьд бол хамгийн том түншлэгч байгууллага Номин гэж дэлгүүр байт юм билээ. Номингийн бараа бүтээгдэхүүний хэдэн төгрөгч хүлээдэ Монголын эмэгтэйчүүдийн санд өгдөг. Тэгээ Монголын эмэгтэйчүүдийн сан болохоор тэрийг нь цуглуулад өөр бусад их сурвалжаас мөнгө цуглуулад жижиг грант байдлаар эмэгтэйчүүдийн чиглэлээр ажилладаг байгууллагуудыг дэмждэг юм билээ. За тэрэн шиг одоо нийтийн ашиг сонирхлын сан гэдэг байгуулж байгаа. Одоо тэгээд дундын ингээд хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг хангах зорилгоор сан байгуулсан юм туршлагууд байна. Гэхдээ тийшээ нь бол яг ингээд жасаа бол бүрдээгүй тий хөрөнгө жасаа бол байхгүй бүрдүүлэх явж байгаа. Тэгэхээр зүгээр миний хувьд одоо сонсогчдын чихэнд үлдэх үг байдаг бол юу гэж хэлмээр байгаа юм гэхээр та буян хий гэж байгаа бол итгэл үнэмшлээ дагаад зөндөө зүйл хийж болно. Гэхдээ бас тэр дундын сан байгуулад тий өөд болоочийн төлөө эсвэл өгсөн үний сайн сайхны төлөө эсвэл тэр өгсөн үний ярьдаг зүйлийг нь тий одоо бодит үйл хэрэг болгож олон хүнд нөлөө үзүүлэхийн тулд амьдралыг нь эргээр өөрчлөхийн тулд бас тэр эндамент гэдэг юм уу жасаа гэдэг юм уу нийтийн сан байгуулж ажилладаг байх юм бол тэр нь одоо эндамент нэртэй байна уу trust нэртэй байна уу за дүүрч тий их олон хүний хувьд нэмэртэй байна гэж хараад байгаа. Ягаад тэгэхээр хувийн хвшлүүд хаалгаа бариад байна гэж сошиал медиагаар яваад байгаа шүү дээ. Тэнгүүт яг ингээд жанжин шугам дээр одоо асуудалтай нүүр тулдаг энэ үйлчлэг үзүүлдэг байгууллагуудын хувьд их хэцүү болоод байгаа. Жишээлбэл хамгийн олон жил ажилласан байгууллагуудын нэг хүчирхийллийн эсрэг үндэсний төв яг үйлчлэгээ үзүүлдэг, гэр бүлийн хүчирхийллийн хохирчтой тулж ажилладаг. Тэгэхэд нөгөө нийслэлийн засаг даргын зүгээс одоо нөгөө хамтран ажиллаж дэмжлэг үзүүлж үйлчлэгээний одоо тий гэрээлэн гүйцэтгүүлдэг байсан бол тэрийгэ болоход л хүчирхийллийн эсрэг үндэсний төв хэцүү байдалд орж байгаа. За тэгээд хөөрхөн зүрх гэдэг төрийн бас байгууллагын хувьд бол яг бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон насан туршаагүй охтод хурц ажилдаг. Тэнгүүт одоо төрийн байгууллагын дэмжлэг тусалцаанд суларсаар аваад сүлдээ одоо нөгөө Канад сангийн нэг $10,000 гэх юм уу. Тэр жижиг грантын шугамар үйл ажиллагаа явуулж хагаад нэг жилд нэг 26 сая төгрөгөөр нэг нөгөө мөнгө нэг бүрийг төгрөг нэг бүрийг байтугай бүр мөнгө нэг бүрийг зориулж байгаа тэгээ үйл ажиллагаагаа одоо энэ хөтөлбөрөө бид нар тэ явуулж чадхаа боллоо гэж зарлж байгаа жишээ тэ. Тэгэхээр энэний чинь цаана одоо зөндөөл юмнууд байна шүү дээ. Тэгэхээр уг нь болдог бол яг муухагаар хэлье. Жохон бүдүүн бараг санагдчихж магадгүй. Цац суврагаас гадна тэ. Цац суврагаас гадна бас хүний сэтгэлд баяр хөөрийн сувраг босгоход дурсамжийн аз жаргалын сувраг босгоход энэ эндамент сан бол их чухал байт юм байна гэдгийг бас зүг сая тантай ярьж байхдаа санаад орж ирлээ. Тийм. Тэгэхээр би нөгөө надаас авсан шалгалтын хариу би өгж штэ тий. Өөрөө төрийн бус байгууллагыг төрөөс дэмжих гэхээсээ иргэдэн өөрсдөө энийг аягүй санаж байна. Зүгээр төрийн дэмждэг нь болохоор би яг аягүй тооцсон чинь миний нэг бие даалтан дээр яадаг гэсэн би гэхдээ нарийн хуулийг мэддэг байна. Гэхдээ Америк нэгдсэн улсад зарим нэг төрийн бус байгууллагууд нөгөө татврын албанд өөрсдөө бүртгүүлээд тэгээд татврын албанд тэрнээ аудит хийгээд тухайн байгууллага нь яг одоо төрөний шин хэмжтэй те нийгмийн шинжтэй үйлчлэгээ үзүүлдэг ийм байгууллага байх юм бол тийм тэдийн кейч үлөөний тийм өгөө тэгээд тийм бүр сэрийн дугаар өгдөг гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт онцлог нь юу гэхээр тийм сэрийн дугаартай компани ч гэх юм уу те хуулийн этгээд уучлаарай компани хуулийн этгээд би хандив өргөчөнд надад нөө такс кредит буюу татрын хөнгөлт үрээд ирдэг юм байна л да. Тэгэхээр би одоо миний хувийн орлогын албан татвар гэдэг би 10%-ийг шууд л засагт өгчөж байгаа шүү дээ. Тэнгүүд магадгүй би тэрнийхээ 1% хүртэл хийн би аль нэг филантропийн юу хийж байгаа тийм санд өгж болдог гэх юм уу. Би бол одоо жишээлбэл миний хувьд бол би бол засагт өгмөргүй байхгүй. Боловсрлоо. Би боловсролын нэг газар руу явчих өөрийнхөө 1% явж өгмөр байгаа байхгүй тий. Компаниуд би компани дээр бол жоохон сэжиглдэг юм. Яг компаниуд өөртөө хажуудаа нэг тийм цаасан сан байгуулад юу ч хийж магадгүй. Тэгээд өөртөө нөгөө татвараас суудах гэх юм уу. Татврыг тойруулж өөртөө хэрэглэх. Одоо баг уяачдын холбоонд явж мөнгө өгч магадгүй байхгүй нөхдөг. Харамсалтай нь манад хувийн олгын албан татврын тухай хууль дээр нэмэлт заалт бол ороод ирсэн. Сайн ороод ирсэн. Ингээд ингүүл. Ингээд тэрнээс нь хөнгөлж чөлөөлнө гэдэг. Тэнгүүд яг тэр хуулины дараа хамгийн өрөвдмөр нь гэх юм уу гутмаар нь манай би ч хуулийн сургалт төгссөн шүү дээ. Хүмүүсийн хуулийг 2008 онд төгссөн. Манай нэг төгсөлтийн залуу
чи төрийн бас байгууллагад ажилладаг те гэлтэхгүй. Тэгэхээр яг ажиллажсэн туршлага байна гэсэн чи тэгвэл хоёулаа нэг уулзъя гэдэг. Тэгээ уулзлаа. Тэгсэн чинь манай ингээд компани маа. Тэгээ манай компани ингээд энэ хүн амын урлагийн албаны тухай хууль нийцүүлээд дэрэгдээ нэг төрийн бас байгууллага байгуулт юм уу. Тэгээд өөрсдийнхөө дотрийн төлөх мөнгөө тийшээ хийчих юм гэж бодоод гэдэгхгүй. Уг надад хуулийн залч арай өөр зорилттой шүү дээ гэсэн чи мэдхгүй байв гэж те. Үннээ л хэлж штэ чи надад туслаач гэхлээр за найз хоёулаа бусдаараа бузуушруулъя. Тэгээ хамгийн гол нь тэр хүн ингээд яг нөгөө найз нундаа би шууд ингээд те болиогод хязгаараа татчихж байгаа. Дараа нь яг ийм агуулгаар юм асууя гэж над дээр дахиад 3 манай ирж те. Үеийн одоо төгсөлтийн хуульч нар ирж байгаа. Тэгээ цаанаа бол юу яригдж байна гэхлээр таны хэлсэнчлэн нэлээд ашиг орлоготой компаниудын зүгээс одоо дэрэгдээ одоо таны хэлсэнчлэн цаасан бас байгууллага байгуулад бас тийм одоо мөнгө урсгалыг өөр дээрээ л хадгалахыг хүсэж байгаа тийм муу сэтэл бол байсан. Тэгэхээр бид нар энийг бол эхний ээлжинд баг би бол хувь хүний орлогын албан татвар дээр буюу тэр чинь хувь хүн өөрөө шийдэж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ хоёрдугаар буцаагаад нөгөө түрүүний тэр төрийн бус байгуул үүсцэн төрийн бус байгуулалтын айгуу сайн аудитлт юм байл л дээ. Ер нь яг нөгөөдөл нь тайлангаа өгдөг, юмнуудаа өгдөг. Тэгээд заримдаа баг тэр нөгөө нэг төрөний цаасан дээрх юмнуудыг тийм юм хийгээд эхлэнгүүд жинхэнэ төрийн бус байгуулалт тэрийг ингээд хийхэд бэлэн бохгүй яг жинхнээс юм яцсан чинь. Цаасан төрийн бусуудыг тэрний жоохон төвөгтэй болгоод өгөх юм бол за цаасан дээр ийм хийж явах гэж лээ. Тэгээ нөгөө transaction cost буюу хэлсийн зардлыг яаж нэмэгдүүлж болох вэ? Буцаагаад аудитын хийдэг ийм схем рүү шилжүүл яг энэ бол бид нар одоо төрөөс төрийн бус байгуулалт дэмжиж байгаа хэлбэр. Гэхдээ эцсийн дүндээ бол хувь хүмүүс ер нь бол энэ юмыг босгох юм байна гэж. Нөгөө талаар би нэг дээр үчилтэй нэг 4-5 жилийн өмнө нэг санхүү эдийн засгийн сургуульд яг энэ endowment fund-ын тухай нэг оюутнууд яриад ирсэн юм манайхын та санхүү эдийн засгийн сургуулийн бүтээгдэхүүн юм уу? Тийм. Оо яа. Тэнд нэг хэдэн оюутнуудтай би бүр сая аман дээр нэг жишээ гарч ирээ. За нэр цохож хийдээд яах вэ гэж хэлээд байсан. За яах зүгээр. Би таны дараа хэлээ. Санаа нь юу вэ? Тэгээ би санхүү эдийн засгийн сургуульд очиод нэг хэдэн юмуд хэлж байхгүй нэг хөрөнгөний зах зээл ээж өгчихгүй гэдэг яриад байхгүй. Тэр энэ саяны түрүүний тэр endowment сангууд чи хөрөнгөний зах зээл дээр амар нөлөөтэй байдаг. Яг тэр нөгөө хамгийн том институцийн хөрөнгө оруулагч гэж хэлдэг. Хөөе нөгөө байгууллагын хөрөнгө оруулагч гэж хэлдэг. Тэгээ энэ хөрөнгөний зах зээлийг ирүүлжүүлэхэд эдгээр амар чухал байдаг. Яг тэгэхээр одоо тэр бас нөгөө pension fund те нөгөө тэтгэврийн сан. Тэтгэврийн сан бол endowment сангууд чи амар том акуулууд гэж боддог. Тэгээ нөгөө жижигхэн хөрөнгө оруулагчдаг бол та нар зүгээр дэгэндээ ор те муу сайн юмнууд гэдэг те гаруудыг нь жинхэнэ журмалдаг нөхцөл байхгүй. Тэгэхээр тэр endowment сангийн тухай ярьжсэн чинь тэр endowment санг яаж үүсэх юм гэсэн яриа ярьж байхгүй. Тэгээ би тэгсэн. За манад энэ ожи гэсэн уусууд хүчиж ирнэ. Эдгээр нэг мөнгөө нэг жоохон сам хандлуу хандуулвал магадгүй өөрөө анхны хөрөнгөтнүүднээс зарим нэгэн жоохон буян ном юм бодоод нэг үхээсээ ухааны юм ярьсан чинь тэр нэг цугласан хүүхдүүд нэр хитл инээлтжсэн байхгүй. Энэ ожирхолгоо хүчиж л манад нэг endowment сан үүснэтэй байна. Тэр хүн ч одоо мөнх таслах нэ, мурт таслах нэ. За яста буян болог. Юу тиймэрхүү юм билж. Манад ч ихтэй old money байхгүй шүү дээ. Манад бол ингээд нэг хэдэн үеэрээ хөрөнгийг бүрдүүлсэн, цуглуулсан тийм юм баг шүү дээ. Тэгэхээр харин бидний зовлон л байна л да. Тэгээд одоо нөгөө биднэрт яг үндэ бол биднэрт endowment сан байгуулж өгөх бол тийм аврагч бол байхгүй. Бас тэрийг бас бид нар бодох хэрэгтэй тий. Тэгэхээр уг нь болдог бол одоо тэгтээ нөгөө талаар яг ингээд энэ авилгын хэргийг хараад ингээд манай Монголд дэгдсэн дуйлан шуугныг харахаар Монгол ус мөнгөгүй ш мөнгөтэй байх шиг байна. Тэгээ уг нь болдог бол одоо тэр хүүхдийн төлөө үндэсний зөвлөлтөнд дэрэгдээ хүүхдийн төлөө сан гээд 5 тэрбум билүү 7 тэрбум төгрөгтэй тэрийг нь хүүхдийн хөгжлийн ордон болгоно талбайн баруунтлын нийслэлийн захиргааны байрыг ерхий сайд маань өөрчилж хүүхдийн хөгжлийн ордон болно гэдэг лээ шүү дээ. Бараг тэрний оронд яг хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бас байгууллагуудыг дэмжихэд энэ 7 тэрбумыг endowment сан болгоод endowment сан руу оруулаад endowment сан бодлоор тэгээд тэрний одоо жилийн одоо хүүгийн орлого нь хэд байдгийг мэдэхгүй шүү дээ. Хэд одоо өндөр шүү дээ. Бид нар нэг 20% юмтай хийчин тэгээд нэг одоо шууд тооцоо нэг за 18-тай ч юм уу 20-тай амир аваач чи инфляц нэг 10-тай гэж бодоход бид нар бодит жил болгон 10% авах боломжтой болчихж байгаа байхгүй. Тэгээд бодит дүнгээр шүү дээ. 5 тэрбумын 10% хэд юм. 5 тэрбумын 10% ч хэдэм бэ. Зайж байгаа. 500 сая. 500 сая. 500 сая гэдэг чинь амар хүүхд хамгааллын чиглэлээр яг жанжин шугам дээр үйлчлэг үзүүлж байгаа төрийн бас байгууллагад амар хэлсэн шүү дээ. 26 мянгаар жил
тэр хүүхдийн сэтгэл зүйн үйлчилгээгээ ингээд урд тормоогоо уран байж өгч байгаа үед чинь 500 сая төгрөг их мөнгө байхгүй. Би сая ганц нэг төрийн бус байгууллагуудтай манай сургуульд сууж байгаа нөө төрийн бус байгууллагын захирал эмэгтэйчүүдээс асуухгүй та нарт юу жилдээ нэг хэдэн төгрөг ирэх гэсэн 300 сая төгрөг л явдсан шүү дээ бид нар гэж байгаа байхгүй тий. Тэгэхээр чи одоо бид нар тийм хэмжээний сан ер нь бол нэг 10 тэрбум бол том компанийн хувьд бол тэгэл мөнгө шүү дээ. Тэгэхээр яг бид нар ч мөнгө бол байхгүй биш. Миний бодлоор бол бид нар соёл нь байхгүй байна. Тэр нэг сэтгэлгээний юм байхгүй байна. Тэгэхээр бид нар энийг сурах. За OGP-тэй холбоотой энийг ингээ хаачих sorry ингээ. Яг энэ халуун сэдв шүү. Халуун сэдв. Гэхдээ бид нар энэ дээрээс нэг юм айгүй гоё ойлгоо шүү дээ. Бид нар бол эндомент сантай энэ юмыг бол бүр ингээ энэ тэнэг өргөч борыг евангел шиг тарах хэрэгтэй гэдэг шиг. Хууль нь одоо 23 онд батлагдсан шүү дээ. Тэгэхээр үйл ажиллагааны явах юм чөлөөтэй орон зай байгаа сайхан. За бид нар OGP дээр асуух гэдэг юм тийм асуусан шүү. Манайх нэг OGP гэдэг юмд очиж гарын өсгөр орцсон юм байна. Тэгээд юмаа ер нь өгөхгүй байгаа юм шиг. Манай засгийн газар бол гэрийн даалгавар хийхгүй байгаа юм шиг. Хоёрдугаар нөгөө Америкууд нь яваад гсэн чинь бүр цайж байгаа юм байна гэж ойлголоо. Тэгээд яг би тэгээд мэдээж нөгөө манайх чинь 90-ад оны үеийн надад бас нэг толгонд бууж л 90-ад он чинь манайхан чи яадаг гэсэн бэхээр өөрөө улсаа төсвийг бүрдүүлж чадахгүй. Айгу ядуу ч гэдэг юм хүнд шилжилттэй ангууд яадаг гэхээр нөгөө донор улсууд дээр очиж нөгөөдөл нь ста манусыг дэлбэрэх гэдэг л шүү дээ. Та нар энийг ачдаг, энийг ачдаг, ийм ч юм аа, чек бокс болго гэл. Тэгээ тэр үед бол манай засгийн газар яа харахгүй нөгөө нэг тэ одоо жиггэн тэр атмануудын үгэнд орохоос өөр аргагүй байдлаар тэр яг нөгөө мөнгө авах. Яг мөнгө авах гэдэг шүү дээ. Тэнгүүтэл ста тэ ста нэг талаас эвгүүгээр хэлвэл ста нөгөө далсан газар нь далдорч, далаасан газар нь биш далаасан газар нь далдорч, далсан газар нь ил гарч ингээ явсан юм байна. Саяны OGP тэр тэгэхээр илсэд орчлоо. Манайхан ямар бенефит бүр ашиг хүртв. Одоо бид нар тэрэн дээр үүргээ гүйцэтгэж чадахгүй бидрийг одоо бүгсэн дээр нь 5 салаа боо хүртээж ингэж буцаага бидрийг рекетл буцаага бидний дарамтлах ямар санкц байд юм бол би бол бодож байна. Хэрвээ санкц байхгүй бол манай засгийн газар зээч энийг тэгэл илүү тутад тайлан аваачил тэнд л өгөхгүй. Бараг эсэргээрээ энийг юм бидний булхай авилгын юмнуудыг ингээд гаргаад байна. Эдгээр энэс гарчул яасан гэдэг юм руу очиж байгаа санагдаад байхгүй юу? Тэгээд сая хитэн мэдээнүүд байна. Тэгэхээр энэ юу нь ямар байдлаа? Би одоо нарийн ширийн бас анзаарч хараг болоход яг хариуцлагын механизм байхгүй. Энэ ч нөгөө олон улсын гэрээ заавал биелүүлэх одоо хууль тогтоомжийг нийцүүлэх шаардах санаачлага бол биш. Энэ юу юм бэ гэхээр засгийн газраа нээлттэй болгодог те төрөө нээлттэй болгодог санаачлага шүү. Нэг дээрээгээд 13. Тэгэхээр 13 он гэдэг чинь манайхч нэг бас ядгаа барцсан ч биш. Ядуу байгаагүй шнэ. Ядуу байгаагүй. Уулуурхан бүүмийн дараах штэ. Өсчихсэн 3 үе шнэ. Тийм. Тэг яг одоо энэний үлдээж байгаа өвн юу юм те энэ иргэдэд ямар өрөг өгж өгсөн ингээд тэгэхээр ядаж л 11 ажилтай байна. Ийм Монголиог олоод харцсан байна. Тэгээд энэ их хөгжлүүд нээлттэй болцсон байна те ингээд бид нар мууд сайн ч бид нар л өөрсдөө боловсруулахгүй байгаа болохоос зөндөө олон их сурвалж зөндөө олон хөгжлийн сангууд байна. Хооронд нийвийн болох те бас яг хөгжлийн санг нээлттэй болгоцсон гэж ам хаагаад байгаа болохоос яг нэг хөгжлийн санг нь ашиглая гэхлээр тэр чинь ингээд ашиглах хууц уу те PDF-ээр ч юм уу те яг хэрэгцээтэй өргөдөл бүхий файл биш те боловсруулалт шаардлагатай гэж жоохон муухар зуухар юмнууд байгаа юм. Гэхдээ яг ахис дэвшлийн яриг гэвэл бас те бас байна. Албадаад одоо суран бүсээр тэлээдэг ч гэдэг юм уу 5 салаа боо үзүүлэх боломж байхгүй. Тэгээд назаа чи амлсан биз дээ. Амлалтаа биелүүлээч л гин. Тэгээ сануулаад нэг бичиг ирнэ. Тэгэл хурж ирээл нэг найзаал нь штэ. Өөр арга. Тий. Одоо шинэ юу мөн дээр бол гоё штэ нөгөө за гоёч байх гэдэг зарим талаас айгу муу штэ. Одоо нөгөө манайх чинь нэг өргөцгсөн санхүүжилтийн хөтөлбөр гэдэг IMF-ээс авдаг тий. Тэгээд би тэгэхэд бол IMF заахан муугар хэлж байгаа. IMF бол нэг тийм том ах шиг гарч ирж байгаа байхгүй тий. Атман ах шиг гарч ирсэн. Ой чи тий одоо энэ хийхгүй тий бид нар ч мөнгө өгөхгүй штэ. Тий чи бол амар ингэдэж штэ гэж тий IMF шүмжилдэг хүмүүс байдаг л да. Тухайлбал тэр өргөцгсөн санхүүжилтийн хөтөлбөрийн үеэр явжсэн тэр austerity буюу бүсээ чангалах бодлого бол одоо маш хортой байсан нэ тэрэ гэж ярьдаг. Гэхдээ би бол бас нөгөө талд нэгж байгаа нөхдүүдийг бас нэг юм хаяа нэг мэдрэл рүү ухаан мэдрэл рүү ортол нэг хаяа нэг алгадж яхад бол гимгүн болов гэж зүгээр хальт бодож исэн үе бол би. Үгүй яг тэгээ заавал хүүхдийг дандаа зодож өсгөх гэж юу юм. Зандаа зодож зодуулаад өсчөөд байгаа болохоор тэгээд байгаа юм шүү. Би юу? Одоо ингэж жоох ингэж чи одоо ингэж те 13 он төрсөн 13 хүрчлээ одоо өсвөр нас чи эхэлж гин үг хэлээрээ ярилцээ те одоо юу гэдгийг
битгий тамхи тат те битгий орой удаж гадуур tiin гээд жоо ярьж үзээ зодод яах юм бэ? Бидний л гар өвдөн шүү дээ. Ер нь Гэхдээ тийм шүү нөгөө Монголд чинь засгийн газрын дундаж нас чинь 1.8 жил гэдэг шүү дээ. Тэгэхээр чи дандаа new born байгаа юм шиг. жижиг Өрөөл Яавал үг хэлмэд. үг хэл мэдгүй. тэр нь зодоод юм шиг. Тэнгүүт нөгөөдгийг очиж алгадаалаа. Тэгэхээр Их харин тэглээш алгадаж болохгүй учраас ингээд бүүвэлээ. Бүүвэн дуудуулаад тэгээд живхийн сольж өгөөд бас юм л болж штэ. тэгэхээр жоохон тэр нь харамслалаа. Би бол OGP-ийн ирээл манусыг нэг үгүй за ядаж нэг тийм шившгэлмээр байгаа байхгүй те ингээд бөөдөмөр байгаа байхгүй те зоддгүй маа гэхэд одоо те тийм хийгээ тэгээ тэрийг ингээд дэлхийгээр нэг зарлаа те Монгол улсын Би буруу санааг бол Зандан шатар даргыг засгийн газрын хэрэглэх газрын дарга багт нь манай сануулга ирсэн. Та нар юу гэж амснаа санаж байгаа үстэй. Тайлан мэдээгээ өгөөгүй штэ. Өгөөч. Яг гоо OGP-гээс гадна ийм сайн дурын санаачлалууд байдаг юм л да. Тэгээд нөгөө одоо жишээлбэл Global Compact гэдэг. Global Compact гэдэг нь юу юм гэхээр яг дайны дэлхийн тунхаг л гэж манайх орчуулсан. Тэгээ хэрвээ та бүхэн анзарч ирсэн бол Хас банк хүүхдийн хадгаламжийнхаа дэвтэрэн дээр Global Compact-ийн логог тавьсан байдаг байсан. Тэрийг мэдгүй. Дэвтэр авдаг хадгаламж гэдэг үү? Эсвэл таны дэвтэр дээр байсан уу? Монголын дэвтэр дээр байсан уу? Яг үгүй. хадгаламжийн дэвтэр гэж юу юм ингэж Хадгаламжийн дэвтэр гэж. Хүүхдийн хадгаламжийн дэвтэр гэж юу юм? Жишээлбэл тэгээ хаан банк те ингээд нэлээд олон байгууллагууд байсан байхгүй. Тэр яадгийн ихлээр бизнесийн үйл ажиллагаа явуулахдаа би хүний эрхийг дээдлэн. Бизнесийн үйл ажиллагаа явуулахдаа би хөдөлмөрийн мөлжлөгөөс ангид байна. Бизнесийн үйл ажиллагаа явуулахдаа би хүрээлэн байгаа орчин саад тохиолдуулахгүй гэдэг. Ийм 3 багц амлалтыг өгөөд энэ амлалтыг биелүүлж би бизнесийн үйл ажиллагаа явуулж байна гэж сайн дураараа тайлгнадаг. Бас нэг санаачлах байхгүй юу? Нүбэс гаргасан. Тэр нь юу юм гэхээр одоо ямар давуу тал вэ гэхээр хэрвээ Global Compact-ыг одоо Монголын байгууллагууд те одоо тэрэн дээр бүр нөгөө GCI-ийн тэр хүртэл орсон байдэн шүү дээ. Байсан. Одоо тэгтээ тайлангаа өгөөгөөд хасагдсан байлээ. Миний санаж байгаагаар 4-р эмнэлэг хүртэл байсан. Хамгийн сүүлийн мэдээгээр. Тэгээ тэр яадаг юм бэ гэхээр хүний эрхийг дээдлж ажилдаг, хөдөлмөрийн мөржлөгөөс ангид байдаг, хүрээлэн байгаа орчинд ямар нэгэн хор үнэлгүй ажилдаг гэдэг юм бол цаана нь хөрөнгө оруулагч компани, хөрөнгө оруулагч банк нар Global Compact-ыг дэмжинэгээд амлацсан юм байна. Global Compact-ийн өмнө хариуцлага хүлээт юм байна. Global Compact-ийн тайлангаа өгсөн юм байна гэд хөрөнгө оруулагч банк нар тэрийг нь зүгээр шууд хараад нөгөө дэмжих хувийн хвшлийг дэмжих магадлал өндөр болгох гэсэн үг. Тэгэхээр одоо юу гэдэг нь зүүрлэх юм бол Улаанбаатар банк Global Compact-ыг сайн явж исэн бол Норвегийн хөрөнгө оруулалтын банк одоо юу гэдэг нь за чи нөгөө юугаар хэлмээр байна уу? юу байхгүй тэгээд OGP-ийн тайлан байлангаа өгчүүл манай улсын зээлчих зэрэглэл мэрэглийг сайжруулах тийм байхгүй. Тэгвэл үгүй шүү дээ. Тэгвэл шууд үгүй шүү дээ. Ямар нэгэн энэ засгийн газрын тийм хөшүүрэгдэх нэг юм хэрэгтэй болчиход байгаа байхгүй тий. Үгүй энэ чинь харин нөгөө Global Compact чинь бол нөгөө хувийн хвшлийг хөшүүрэгдэж байна тий. Энэ чинь болохоор иргэний нийгмийн ч ажилд сургах төрийн байгууллагын ч төрийн институцийн ч иргэний нийгмийг татан оролцуулж сургах тийм концепттэй байхгүй. Тэгэхээр энэ чинь ямар нэгэн инцентивээр явна гэдэг чинь жоохон худлаа. Тийм учраас миний хөө унсан ч гэсэн босоо өвдгөө арчаад нулимсаа арчаад яваа л гэж байгаа байхгүй. Тэгээ манай бол явахгүй байгаа шүү дээ сайхан. Үгүй манай засгийн газрыг харах явах нийтгээл баг за эвгүүгээр л өдөөс нь хилээ гаргаад балер хүүхдүүд байдэн шүү дээ. Муу хүүхдүүд хилээ гаргаад сахилахгүй тэгээ айгүй бол нэг хаанасны томчуудаас харсан муужтайгаар салавч үзүүлсэггүйгээ зогчтой. Эсвэл нэг хэцүү үг сурцсан зэрэг эвгүй хэлж нэг зогч байгаа хүүхд ч санагдаад байгаа. Одоо тийм байсан ч тэгээд миний хөө салаач битгий үзүүлээ, битгий хараал хийлээ, ингэж шилдэг юм аа, ингэж алгаад илгэж золгодог юм аа гэж зааж өгөхөслаар авахгүй гэсэн. Тэгээ яг хөө хэр чин бидний нөгөө анхандаа ярьсан нөгөө намын төлөвшөөгөө гэдэг чи яг л зөв үг байсан байж тээ. Зөв үг төлөвшөөгөө юм байж тээ болроо. Ер нь зөв үг байсан юм байна. Бид тэр ер нь өнөөрөө айгуу том нээлт үгүй ээ. Институчлах гэдэг нь зөв. Энэ хоёр хүнийг сонсож байгаа хүмүүс битгий дэмжээрэй. Институчлал гэдэг нь зөв утгатай шүү. За бид нар OGP-ийн талаар нэлээд ярьлаа тийм. Ер нь бол нээлттэй хөвөдлийн талаар нэлээд ярьлаа. Ер нь за цагч нэлээд явж явах шиг байна. Одоо юу ярих вэ бонцгаа? Оо сайн. За. Тэгэл нээлттэй байдлаа үргэлжлүүлэл яриад ахмал зөндөө ярих зүйл байна. Одоо жишээлбэл нээлттэй байдал гэснээс нэр Понцга түрүү нөгөө нээлттэй байдлын тухай хууль ярьсан. Нэрээ тэрэн дээр нэрээ жишээлбэл одоо
тэр чинь мэдээлэл авах эрх ба мэдээлэл тод байдлын тухай хууль гэж анх байсан. Мгм. Тэгээ энэ хуулийг батлуулахын тулд нэг төрлийн бус байгууллага, Globe International гэх төрлийн бус байгууллага 11 жил зүтгэсэн байдаг шүү дээ. Төр мэдээлэлээ нээлттэй ил тод болгооч ээ. Иргэн бүрийн мэдээлэл авах эрхийг эдлүүлээч гэж ойлгуулад зөвшөөрүүлээд хуулийн төслийн ажлын хэсэг гаргаж хууль тогтоогч аль нэг этгээд те боловсруулаад түүнд нь орж оролцоод явсан. Тэгэхээр би яагаад энийг онцолж хэлж байгаа юм гэхээр тэр хүүхэд хилээ гаргасан ч бай, те тэр хүүхэд олиггүй авирлсан ч бай, сахилгагүй байсан ч тэгэл 3 засгийн газрыг солилсон ч те 3 засгийн газар 2 парламент 3 засгийн газар дамсан гэдэг үл үү. Тэгээд хичээгэл батлуулсан байгаа. Миний бодлоо одоо энэ бол ингээд худалчунд бол ингээд нөө Netflix-ийн докюментари хийчмээр баг. Үгүй наран жаргалгаа бол домог шүү. Яг хэвлэл мэдээллийн эрхчлөөний чиглэлээр бол наран жаргалгаа домог. Тэр миний үсэж байгаа нь одоо над шиг юм нөгөө хар толгойтой нөгөө тэ одоо нөгөө юмнаас хол хүний өв тэ би ч одоо нөгөө эдийн засгийн санхүүл ярихаас ч чаавас тэ тэрнээс хол үнд энийг би бол энийг зүгээр нэг докюментари зөв Netflix-ийн докюментари гэж хэлж байгаа тэ баримтж гэнэ гэдэг нь хошин жоохон биш. Яг тэгэхээр заримдаа ингээд Netflix дээр ч Netflix ч юм National Geographic хамаагүй тэ ингээд бидний юм айгүй сонирхолтой баримтат кино үзсний дараа энэ чи одоо Spotlight гэх кино шүү дээ тэ амар алдартай кино шүү дээ. Тэгээд би тэрийг үзэх хүртлээр тэр католик шашны хуврагууд хүүхдүүдийг ингээд хүчрхийлээд байгаа гэдэг юм би мэдэхгүй л явчихсан байхгүй тэ. Тэгээд тэр киног үзсний дараа ийм балаа юм бас болсон юм уу гэдэг. Тэгээд дараа нь би ухаж үзэж байгаа байхгүй нөгөөд нь юу болсон яасан юм. Тэгэхээр би болох нэг кино гэдэг юмыг бол тэрүүгээрээ ч гэдэг юм уу. Миний бодлоор 11 жилийн процесс гэдэг бол айгүй драмын шинжтэй байна. Кино драма цаашаа. Тийм. Тэгэхээр энийг бид нэг гаргаад баримтжуулаад айгүй гоё нэвтрүүлэг хийгээд тэрийгэ цацах юм бол энэ нь биднэрт тэр иргэний нийгмийн байгууллага гэдэг чи эцсийн дүндээ юу юм бэ? Иргэдийн төлөөлөл. Тийм. Мөн чанар нь юу юм бэ гэдэг миний бодлоор айгүй гоё ойлгуулах кейс юм болоо гэж бодод байна. Тэр энэ киноны хүчийг бид нар айгүй дутуу хөндлөхгүй юм шиг санагдаа. Бас одоо сүүлийн жишээ гэх юм бол сая Наранбаярт боловсролын сайд буухасаа өмнө хос хэлний бодлогыг баталчлаа л. Тэнгүүт хос хэлний бодлого гэдэг нь цаанаа юу юм бэ гэхээр одоо казак туваач байна уу те сонсголгүй тохионы хэлэх шаардлагатай хүүхэд байна уу хамаагүй монгол хэл сурна. Монгол хэлээс гадна тэр их хэлээс сурна. Тэгээ сурах үйл явц нь бол хоёр хэлээр явна л гэдэг агуулга байгаа байхгүй. Энийг Монголын төр хүлэмжшөөрөхийн тулд миний санаж байгаагаар бараг 14 жил боллоо шүү дээ. Бүх нийт боловсролын төлөө иргэний нэгэн үндэсний эвсэл гэдэг агуулга байгаа шүү дээ. Тунгаагч. Тэнгүүт тэр хүний бараг амьдралын нэг үе хос хэлний бодлого 60 гэдэг. Шоглоо 60 гэдэг байна шүү дээ. Гэтэл амьдралынхаа 12-оос 14 жилийг нэг бодлогын шийдвэрийн төлөө зорж явж байна тийм үү. Гэхдээ тэр бодлогын шийдвэр нь эргээд манай нутаг дэвсгэр дээр ажиллаж амьдарч байгаа тий казак байна уу, тува байна уу, угсаатны цөөн хүүхдүүд, хэлний цөөн хүүхдүүд, за хөгжлийн бэрхшээлтэй, сонсголын бэрхшээлтэй, тохионы шаардлагатай хүүхдүүдийн хувьд бол тэр чинь одоо зүгээр насны буян баг. Чи насны буян баг. Тэр хүүхэд чинь их хэлээч өөрийн болох чинь монгол хэлээч эзэмшээд авчин энийг нь боловсролын яамд цэцэрлэгээс нь ахуулаад ихтэй сургууль хүртэл нь сургана гэд бодлого гаргана гэдэг чинь зарим хөгжилтэй улс орж энийг хийж чадахгүй байгаа шүү дээ. Тэ? Бүр зарим хөгжилтэй улс орно. Тэгэхэд манай Монгол улс бол иргэний нийгмийн байгууллагын ачаар иргэний нийгмийн байгууллагын тасралтгүй үйл ажиллагаа, тасралтгүй нөлөөллөөр ингээд одоо юу гэдгийг юм чимээгүүдтэй ачаад олон байна л да. Би бол тэр улсуудыг ил гаргамаар байна. Нэргүй Баатрууд гэх юм уу? Нэргүй Баатрууд. Тэгээд хоёрдугаар баг өнөөдөр бид нар OGP ярьж байгаа баг төрийн бус байгууллага. Баг илүү зөв юм байна. OGP чинь төрийн бус байгууллагын амин сүнс шүү дээ. Юу ярьж байгаа бэ? Баах юм ярьж ирсэн юмныхаа мөн чанар. За тэгэхээр төрийн бусуудын энэ юм бид нар юу бас яриулмаар юм байна да. Ер нь те энэ төрийн бусуудын гайхалтай түүхүүд гэх юм уу? Игэлгүй түүхүүд. Яа тэгэхээр 10 хэдэн жил тэгээд энэ чинь хинч мэдэхгүй байгаа шүү дээ. Энэ зөөн хэдэн хүмүүс тэрний төлөө тархиаг ашиглаад цагаа зарцуулаад тэгээд тэрний үр дүн юу юм гэхээр тэр төрийн бус байгууллагын баланс дээр очиж юм уу те эсвэл үүдгийн орлогын тайлан дээр нь очихгүй байхгүй те бизнесүүд бол баланс дээр нь орлогын тайлан дээр нь очиж шүү дээ те. Тэгэхээр бид нар ийм юм түүхүүдийг
хүмүүст хүргэж чадах юм бол миний бодлоо яг тэр энэ түүх тэгж хүрхгүй байгаа байхгүй зүгээр энэ чинь альтернатив юм шүү. Тийм байх тий. Тэгэхээр альтернатив стори шүү дээ. Лаглаг бизнесийн хүмүүсийн түүх мөхөл хүрээл байгаа шүү дээ. Тэдэн ч тэр бумыг тэнд очсоо бослоо, тиймч бондын тэнд босголоо, Чингислэгэн самурайлгэн тий ингээд. Тэгээ манай сүүлийн үед энэ улс төрч чинь ямар балиар пиартай болсон бэ? Ядаргаатай бүр рил милигээл заваараал ингээд маркатын зүгээр ингээд гой юмнууд яваад байгаа юм. Надад бол одоо тэдний юм бол айгу дараахан байх хэрэгтэй гэж боддог байхгүй. Харин магадгүй эсрэгээр энэ иргэний нийгмийн энэ гайхалтай түүхүүдийг бид нар бол ер нь яриулах хэрэгтэй байна. Ер нь яг хоо бид дараа нь тийм хүн өрмөр биш. Нөгөө Английн нөгөө BBC нөгөө Английн түүхийг агуулж идэг гэдэг шиг болдог бол хэрвээ би MNB-ийн захирал байсан бол Монголын улсын орны телевизийн захирал байсан бол яг харахгүй энэ нөгөө одоо юу гэдгийг энэ нэргүү баатрууд гэх юм уу те ийг л бус түүх гэх юм уу те энэ зүйлсүүдийг баримтжуулаад ингээд үлдээмээр байгаа байхгүй. Тэр чинь дараа нь 30 жилийн дараа 40 жилийн дараа тэр алтан фондоос чинь ингээл гараад ирэнгүүт энэ Монгол улс арчлалын үйл явц дээр арчлалаас шилжих үйл явц дээр ингэж исэн юм байлээ. Эндаументыг ингэж ярьж исэн юм байлээ. Одоо тэрний ийм эхэлтэй байлээ. Энэ видеог бид нар MNB дээр авчих. Зарна. Нөгөө алтан сан өмөргтэн. Алтан биш юм а гэж ядаж мөнгөн сан өмөргтэн авчиад өгчихэд бол бас энэ хөрөлж байсан хамаагүй. Тийм хамаагүй. Тэгээ гол санаа нь бол тэгээд хэрвээ MNB хийхгүй юм бол одоо тэгээд юун төлөө энэ чинь үндэсний санах байх. Энэ чинь үндэсний санах байх. Энэ чинь үндэсний санах байх. Спонсор хийж. Бид нэр энэ видеог хийх. Нэр ингээ бодсон чи 2008 оны 7 сарын 1 бол үндэсний айдас байхгүй. Тийм чинь үндэсний хард урсан чи үндэсний айдас. Тэгвэл энэ чинь бас үндэсний бахархал гэх юм уу үндэсний хайр гэх юм уу үндэсний баярт дурсамж гэж болмоор байна. Би бол одоо яг үнийг зөв хүмүүс Монгол толготны 100 эрхмийг янз янзээр ярьж лээ л да. Тэгээд таны царайны хувьд бол ерөнхийдөө сая илэрхийлдэг дээ. Яг хүмүүс янз янзээр тэнд бол ингээл ойлуулдаг, дуулуулдаг. Тэгээд жоохон утга уянган нэмэгчээд байгаа байхгүй. Тэгэхээр би бол яг мэдээж би тэрнд орж байгаа хүмүүсийг үгүйсэх гэсэнгүй тийм бол мэдээж мундаг хүмүүс болдог. Гэтэ надад бол тэр нэг settings юм одоо тэр нэг хийж байгаа тэр нэг хэм маяг нь бол нэг жоохон болохгүй байна л да. Бид яг хаа энэ ч нөгөө уран бүтээлчийн үзэл бодлоо илэрхийлж байгаа. Тэгээ соёлын олон янзд илэрхийлгээл тэр чинь одоо бид нар энэ дэр юм ярих. Юм ярихгүй. Ядангу тэр ямар ч settings-тэй байсан. Одоо settings-ыг хоёулаа муулах бол дийлэхгүй. Тэр чинь тэр хүний бүтээл учраас, тэр хүний үнцэг, тэр хүний уур учраас, тэр хүний уур хийцийг сонирхож байгаа хүмүүс бол тэгэл тэр уур хийцэн шагшаад үзэн шүү дээ. Яг хөө миний зүгээр санаа юу юм бэ гэхээр эн чинь нэг үндэсний дурсамж гэдэг нь юу гэхээр 30 жилийн дараа за 40 жилийн дараа энэ Монголын төрийн бас байгууллага яаж ажиллаж ирсэн юм бэ ч гэдэг юм уу те. Тэр үедний одоо нэг залуучууд нь яаж сэтгэж ирсэн бэ гэхэд тэдний зовлон ийм байсан юм байлээ. Тэдний ийм зүйл зовж ирсэн юм байлээ. Нэг ийм зүйлийг яриад ингэж ирсэн. Тэр түүхэн тим юм байлээ шүү дээ. Ярихад энэ ч юм бас тэгэл. Тэр нэг альтернатив түүх биднэрт хэрэгтэй те. Тэр альтернатив stories л байна. Нэвтрүүлэг хийхгүй махад нэг ном гаргах хэрэгтэй юм биш. Подкаст хэрэгтэй юм. Би бол номны улаан фэн шүү дээ. Би болох яаж хийж байгааг бичээл үлдэг. Ямар сайн дээр нөгөө түрүүн технологи ярьж байхад би бас санаанд орж ирэх хэлээ хацсан. Нөгөө Японд нөгөө Японы нэг coin хвшлийн компани арай шар арай нэг үйлдвэр байгаа да. Нөгөө хакердуулаад тооцооны систем нь дижитал тооцооны систем нь уруунсан чинь шууд цаасан суурьтай баримтуудад хийнгүүтээ гэдэг тооцоогоо тэр дэлгүүрлүүд тэдийг явуул энэ дэлгүүрлүүд эдийг явуул нэхэмжлэх нь ингээ явцсан тийм. Тэр шиг би бол цаасан суурийг үүсэхгүй. Ягаад гэвэл хичнээн мундаг технологи нэвтэрсэн ч цаас гэдэг чинь өөрөө нөгөө тэр цааснаас хамааралтай. Одоо би хэдэн жилийн дараа нэг 70-80 таа болцсон хойно надад цаасаар хилээд өгөөч гэх тэгэхээр нэг хиймэл буюу өөдөөс бодсны чинь би танд хоол болгоно гэвэл үгүй би ингээд зураг үзмээрээ зурагнаас сонгомоор нэг надад тэр сонголт нь байх ёстой байхгүй тийм. Тэр зүйлийг бас мартаж болохгүй. Тэгэхгүй ингээд бүх технологиор бүхнийг шийдэн авилгыг арилгана гэл. Гэтэл би сая нэг дуртай нэг шүлний газар руугаа дахиад очисон чинь QR код уншуул гинэ. За надад QR код уншуулах төхөөрөмж байхгүй л яах вэ? Тэнд пад байгаа гэдэг байхгүй. За энэ пад чинь тоггүй интернетгүй үед яах вэ гэдгсэн чинь хоёул чимэг болчихдог байхгүй. Тэнгүүт тэр зөөгч надад тэгвэл бид нар тань цаасан меню өгнө гэд хэлчихвэл би ямар баярлах гэдэг байхгүй. Тэгэхээр бид нар хичнээн технологиг нэвтрүүлсэн технологиг хөнгөжүүлж байгаа ч гэсэндээ тэр нөгөө хүн бүрт ээлтэй хүртээмжтэй байх гэдэг нь бас бартаж болохгүй. Ер нь Японы ресторанд ороход яг зүүн тийм байт юм лээ. Яг ингээл орж ирэл бахан QR маар энэ тэр робот мод гэжсэн цаасан меню гэдэг юм нөгөөдөл нь үсрээл гаргаад ирт юм. Тэгээ нөхдүүд дандаа тэр нөөц
яг ингээд хэрэгжилж чаддаг бол мэдээж нэг 70% 80% яхад нөгөө талын 20 хүнийг бол дандаа бодцсон байгаа байхгүй. Тэр чинь цаана юу гэхээр бэлэн мөнгөөр тооцоо хийх хүнийг үйлчлэгийг нь авах гад юм тий. Ер нь чинь санаа нь байна шүү дээ. Айхтар байгаа байхгүй. За бид ер нь бас альтернатив подкастынхаа бас дараагийн зочид ямар хүмүүс байх вэ? Юу ярих уу гэдэг дээр айгүй тийм гоё орон зай болж авлаа. Болроод их баярлалаа. Намайг урьж оролцуулсанд гялалаа. Маргааш англи руу явлаа. 9-аар. Тэгээд нөгөө нэг 40 хүрмэрийн хаж эвби ажил үргэлжлэн гэж ойлгож байгаа. Харин тийм ээ. За ингээд юу сайн яваарэ. Тэгээд Сайн түргэн бүргээд ирээрээ. Бас амар хөө хөөж байгаа шиг тийм. Явал тэгэж хизээч Монголд ирэхгүй гэж явахгүй. Нөгөө сошиал медиагаар нэг юу харсан, нэг шторк харсан, нөгөө басар гэдэг нэг нохоо дуудуулсан байна. Тэгээд тэрний нэг үг нь л таалагдсан. Монголын 100 хамгийн гоё. Тийм тэгээд энэ 100-ыг яагаад хайж явах гэж байна? Буцаад ирэх юм шүү. 100-ыг Яг 100-ыг л их санахан дээ л гэж. Тийм учраас та нар маань Монголын 100-аа сайн стори дөрөө. Ингэртэй тэрж таашаагаарэ яваа. За баярлалаа. За баярлалаа.